Сайн уу? Сайн хоолой. Unscripted тавтаг. Thank you for having me. Ямар студент дэж үү? Гоё юм байна. Би амар арай өндрөөр үнэлсэн байсан байлээ шүү дээ. Би бүр нөгөө санаа надаас орж ирсэн чинь нөгөө нэг ямар косттэй гэж бодож ин гэсэн чинь би амар өндөр дөг хэлсэн чинь би бүр амар тийм өндөр valuation дээр энэ студид өгсөн байлээ. Яг бодит байдлаас. Тэгэхээр you're adding a lot of value to it I think. Тийм шүү дээ. Энд чинь би түрээсээ асуусан байхгүй юу? Тэгсэн чинь маш өндөр үн хэллээ. Бүгд тийм өндөр түрээс ерөөсөө төлөөгүй маш хямдхан түрээс. Гэхдээ тийм өндөр түрээстэй газар шиг харагдуулж чадж байгаа болж байна. So you're adding value to it. Congratulations подкастинг гэж эхлүүлж байгаа нь баярлалаа. Баярлалаа. За тэгээд Андуйт хоёр бол би бол besties гэж хэлмээр байна. Тэгээд зөндөө удаан олон жил хамт байгаа. Бүх ч ахтай сүүлийн үеийн амьдралынх нь өөрчлөлт шинжилэлтүүдийн гэрчин болж байгаа гэж би өөрөө бодож байгаа. Ер нь бодоодсэн чи айгүйх өөрчлөлтүүд дээр нь би хамт байсан юм билээ шүү дээ. Тэгээд одоо үзэж байгаа хүмүүс бол чамайг за баг сүүлийн 15 жил үү? 2011 он шүү дээ. Тэгэхээр ч юм тийм баг 15 жил. Бараг 14-5 жилийн турш чамайг контентоор, зурагтаар үзэж харж байгаа. Гэхдээ би энэ удаад яг хувийнх нь амьдралыг ер нь дотоор хүнийг нь илүү ухаж танилцмаар байна гэж. За тэгээд бүр эхнээс нь эхлүүл ануу айлын 2 хүүхдийн. Тийм, айлын том нь. 2 охины том нь. Тийм, sisters. 8 насны зөрүүтэй нэг охин дүүтэй. Зүүн гарч яг намайг 8 хүрэх гэж байхад 6 хоногт байхад төрчдөг юм. Тийм өөрөөр хэлбэл би ингээд 8 нас 7 наснаас хойш өөрийн гэсэн төрсөн өдөртэй байж үзээгүй. Айлын том байхаар чи нөгөө нэг ойролцоо байхаар тэгээ багийнхаа төрсөн өдөр тэмдэглээ явчихдаг. Тийм. Гэхдээ ерөөсөө ингээд дүүтэд амар баяртай байдаг. Баг байхад мэдээж ингээд нөгөө хамаг нөгөө анхаарал хүмүүсийн анхаарал ингээд дүүрэнг явчихгоо эхлээл мэдээж ингээд тэгсэн л манай ээж нэг тохож жоох ингээд гисэн гэл. Гэхдээ одоо эргээ бодох нэ бол яг нөгөө хүн болж ингэж хөгжүүлэхэд дүүгээс амар их суралцсан юм байна да гэж бас боддог. Өөрөө ингээд айлын нэг том ихч болоод ингэ авчихаар ингээд нэг жоохон тийм хариуцлагатай тийм нэг тэгээд тийм байдаг та. Тэгээд нэмээд өөрийнх нь зан төлөвч гэсэн нэг жоохон тийм type A маягийн болоод явахаараа тэгээд тэднэр хамаг юм нийлээд ингээд орцсон юм шиг бол санагдаад байдیں۔ Чи эсвэл нөгөө юу үндсэн нөгөө магадгүй над руу сая TikTok-оор лөө Instagram-аар явууллаа. Нэг reel явуулж reel эсвэл TikTok явуулж байгаа байхгүй гэсэн чинь ингээд нөгөө нэг хамгийн right дээр хамгийн зөв хүн гэж одоо you know who's right гэсэн чинь a first daughter, a woman or a first granddaughter гэж гурал. Чи гурал. Тэгээ тэр нь манай дүү над руу ингээ явуулахад хоёр талаас нь хаа гэнэлтэй явжсэн. Тэгэхээр алин том нэг охин дүүтэй. Багасаа ер нь ийм сургууль соёл дээр бас айгүй онц сурдаг байсан уу? Ангийн дарга байсан уу? Одоо ер нь бол яг тэгж төсөөлөгдөж чинь харагдаад байна л та. Юу байсан? Онц сурлагтан гэвэл yes. Яг нөгөө нэг юм ангидаа нөгөө нэг юм ичил номоо хийгээд ингээ сууж идэг нэг охтууд байдаг штэ. Яг тийм онц сурдаг охтууд. Тийм байсан. Гэхдээ хизээш нэг тийм ангийнхаа нөгөө popular охин бол байгаагүй. Угаасаа нөгөө зан төлөвнж тэр юунч тэр магу манай аль ангиудад дандаа аюу хүрх охтуудтай. Би тэгээс нөгөө нугсын мохоод идэг юм угаасаа. Тийм болохоор яг нэг тийм нөгөө geeky type охтуудын нэг нь бол байсан. Ангийн даргаыг би хийж үзээгүй санагдчихээн. Ер нь би ч нэг 6 сургуульд амжсан байхгүй яг 10 жилдээ. Нөгөө ерхий болсон сургууль дээр ямар чиглэлд нөгөө явж хаад хамгийн сүүлд нь яг нөгөө ахлах ангид байхдаа төгсийнхаа наатал дээр нөгөө сургашийн зөвлөлийн дарга болчихсон юм байна. Оо вау. Тийм түнс ангийн дарга маргуул хийж байгаагүй гэж би бодоод байна. Яг тийм ангийг зохион байгуулах юмдаа бол би нөгөө нэг type A хүмүүс чинь бүх хүмүүсийг type A байлгах гэдэг ингээ үзчихдэг. Тэгээ тэр нь угаасаа бусдад амар хэцүү шттэ. Тэгэхээр угаасаа ангийн дарга байхад би тийм тохиромжтой хүн бол биш. Тиймэрхүү олон хүнийг удирдах ч юм уу тиймэрхүү удирдахын цаашаа нэг тиймэрхүү зүйлтэй нэг оновчтой бол биш байх. Ажил дээр гараад арай өөр зам төлөв мэдээж хэрэг. Тэр нь тусалах бус тохиолдол байх байх л та. Тийм тэгэхээр 10 жилдээ бол тийм байна. Тэгээд юу яадаг вэ? Манай 10 жилд нөгөө 10 жилийн да нөгөө 12 дугаар ангиар төгсгөл. Базараа би 11-ээр төгслөө. 11 дугаар ангиар төгссөн юм уу? Би зүйлээ нэг өсөрсөн шээ нэг дунд нь шилждэг. Тэгэхээр над дээр байхад нэг 11 дугаар ангиар төгсдөг байх үед манайх нөгөө шилдэг төгсөгчдөр юм жил болгоо юм ном ийм модон номон дээр ингээ нэрээ хаддаг байхгүй юу? Би хадсан байдیں۔ Тэрэндээ бас айгу тэр үед айгу дуртай гой санагдчихсэн. Одоо тэгээ тэр ном сургууль дээр байд юм уу сайн байхгүй байна л та. Тэгээд айгу хөрхөн нэг тиймэрхүү юмыг нэг дурсгалтайгаар нэг valedictorian гэж тэр чинь хадгалж үлдэж гин гэсэн үг шүү дээ. Тэгжсэн. Тэгэхээр нэг асуултанд ямар ч удаан урт хариулт юм битээ те. Үгүй наад чинь гоё юм шүү дээ. Тэгээд
чи хоёул юм ярьж хахад 10 жилд байхдаа гэрээс айгүй хол явдаг байсан. Тэгээд дотор байранд байдаг байсан гэсэн шүү дээ тий. Би бүр төсөөлж чадахгүй байхгүй. Тийм багаасаа дотор байранд байхаар ануу одоо ингээд ийм бие даасан ганцаараа ингэж айгүй өөрөг хариуцлага өндөртэйгээр амьдарч чаддаг нь багаасаа тэгж бие даасантай холбоотой юм байна гэж бодсон. Дотор байранд амьдрахад ямар байдаг вэ? Хэр удаан амьдарсан? Дотор байр бол бүр сүүлийн нөгөө би ч Мондорг төгссөн байхгүй. Мондоргийн чи нөгөө Монгол даяар нэг 4 сургуультай Улаанбаатарт Эрдэнэтэд дараханд тэгээд баян үлгэд байдаг. Тийм хүүхдүүд нь дандаа яг одоо дотор байранд амьдардаг. Би Улаанбаатарт нь сурч ирсэн. Тэгэхээр бүр нөгөө ахлах ангитаа буюу нөгөө хазарлаг гэдэг нэг бэлтгэл жил байдаг. Тэгээд хамгийн төсөө 2 ангитаар. Тэгэхээр дотор байрны хувьд бол харьцангуй сүулт амьдарчихсан. Гэхдээ тэрний чинь гоё юм чинь юу штэ. Нөгөө гэртээ дандаа байдаг байжгаад тий миний хувьд нөгөө дандаа л гэртээ байдаг байсан. Тэгээ хамгийн сүүлийн жилүүдэд ингээд нөгөө дотор байрны амьдрахаар чинь аюух юм суралцдаг да нөгөө мэдээж яг гоё юм нөгөө заавал өөртөө хоолоо хийж мийн гэсэн юм байхгүй л дээ. Дунд сургууль учраас нөгөө тусдаа кантинтай. Тэгтээ нөгөө нэг peer to peer ингээд нэг юм охтуудаараа ингээд дотор байранд амьдарч үзэхтэй өөрийн үеийнхэн өөрийн ангийнхаа охтуудтай ингээд нэг өрөөнд ингээд амьдрах чинь хүний нөгөө нийгмийн чадварыг амар нэмэгдүүлдэг юм шигэ амар тийм social skill-ийг одоо дэмждэг. Тэгээд тэр нөгөө тэр дунд ингээд даваад гараад ирэх юм бол чи бүр амар сайн social skills-тэй хүн үгүй бол тэгээ өөр байхгүй тий. Тэгэхээр би бас нэг байхгүй байсан байж магадгүй гэж хаяас боддог байхгүй юу. Мэдээж ингээд нөгөө хүн тэрний гоё юм чи нөгөө хүн үеийнхээ охтуудтай ингээд амьдрахаар хүн ялгаатай ингээд хүмүүс байдаг. Тэгээ өөрөө хэрэгцээ өөр бүгдээрээ ингээд найзууд байгаад хаалбгүй. Одоо найзууд гэдэг нь одоо яг би бинтэй friendly гэдэг нөхөрсөг ингээд байгаад ээж болно. Тэгээ тэглээгээд ингээд заавал ингээд хамаг юм айраал нууцаараа ингээд байх бас албатай бишээ гэдгийг бас айгүй арцсангуу нөгөө нэг өсвөр наснаасаа тэгвэл тэрийг бас нэг сурсан юм уу да гэж бас боддог. Нэрээ наадах чинь гэсэндээ бас ер нь насан турсны дараах нөхөрлөлт ч гэсэндээ энэ бас нөлөөлдөг юм байна. Заавал хүн чинь ингээд нэг найзтайгаа ингээд стик түү хийгээл ингээд байнгын хамт байж хэвээр юм шиг ингээд нэг байгаад идэг штэ. Тех бас аль байхгүй штэ. Хүн тусдаа өөрсдөө гэсэн амьдралтай. Тэгэхээр тиймэрхүү юмд бас юм дотор байрны зүгт бас сургасан байж магадгүй. Явандаа ингээд нөгөө одоо за ер нь ярьцж байгаа юм шиг хадвар явж хахад те. Тэгээд нөгөө хэдүүлээ гэдэг нөгөө одоо насанд хүрсэн нөгөө adult female friendship гэдэг ойлголт байгаа гэдэг. Одоо хоёулаа ч юм бол тэгээд хоёрч яг тийм зүйл тодорхойлох болсон яг насанд хүрсэн хойно найзлсан тийм багада ямар байсан эдрийг мэдгүй чи хоёр ер нь багада найзуудаа танилцсан бол найзууд чадахгүй бит хоёр угаасаа худлаа зөөр нөгөө санаа нь хоёулаа хамт байхдаа би биндээ ингэж тэжээж чаддаг. Гэхдээ нөгөө тусдаа өөр сонирхол нэ дээр байдаг. Тэрэн дээр заавал ингэ адилхан байх гэж би нэгээд ингэ зулгаадаггүй. Зүгээр ингэ commonly юм дээр нийтлэг юм зүйл дээр ингэ нөгөө найзлаад би бинийг ингэ дэмжиж ингэ явчих чаддаг нь бас юм нэг зүйлтэй. Тэгээд сүүлдээ нэг юм насанд хүрсний дараах тий adult female friendship ч өөрөө нөгөө нэг айгу тийм амархан зүйл биш шүү дээ. Олчих юм бол бас гоё өөрөө авчтай зүгээр анх эхлүүлэхэд айгу хэцүү амар их эрэл сурал болдог. Тэг ингээ олчих юм бол битгий алдаарай гэдэг байгийг тийм friendship-уд байдаг да. Бага байхад найзтай болох айгу амархан. Том болох тусмаа хэцүү. Тэгээд одоо яг ингээд 30 эдтэй 20 эдтэй болохоор найз биш зүгээр ингээд танилуд болоод яг ингээд танилуудаас найз руу болох тэр шилжилт айгу хэцүү байгаад байдаг. Тийм болохоор алдвал бити олдвол битгий алдаар гэж хэлж байгаа юм байна тий. Нэг тиймэрхүү яг надад айгу тэр айгу чухал санагдаад явчихд байдیں۔ Сүүлд ингээд нөгөө эмгтээчүүдийн яг юм төсвөр төвчээр тий юм resilience-ийг хамгийн дэмждэг зүйлхээр яг эргэн тойронд байдаг эмгтээ нөхөрлөлүүд нь гэж байгаа байхгүй. Ингээд амьдралд нь аз жаргал нэмдэг, буцаагаад юм гоё байдаг. Тэг хүмүүс нэг юм эмгтээ найзууд мэдээж хэрэг гэр бүл хүүхэд ойрхон байгаа хүмүүс нь байлгүй яг гэхдээ тэр нөгөөний нөхөрлөл гэдэг айгу чухал юм нөгөө хэсэг нь байдаг гэдгийг айгу хүлээн зөвшөөрөөд ингээд явчих хэвээр. Нөгөө талаасаа бас яг өмнөөс нь яриад явах бас эрэгтэй хүмүүс бас тийм нөхөрлөлтэй байвал айгу чухал байдаг юм бэлээ юм гисэн нөгөө буцаад нөгөө гэр бүл болоод ингээ явахаараа явандаа ингээ нөгөө эхнэрийн найзуудын нөхрийн найзууд болчдөг ч юм уу те ингээ хоорондоо ингээ сүултээ ингээ нэг болоод ингээ нэг цул юм шиг ингээ явчих тохиолдлууд байдаг. Гэт бас буцаад ингээ юм тусдаа юм нөхөрлөлүүд айгу өндөр ач холбогдолтой өөрөө нэг бие хүн байх. Буцаагаад нөгөө гэр бүлийнхэндээ хороод эрэгтэй хүн эмэгтэй хүн чинь хин нэгний ээж, хин нэгний аав, хин нэгний охин гэдэг нэг тухайн хүлээж авч байгаа хүнтэй субъектив байдлаар юм тайлбарлагддаг шүү дээ. Гэтэл одоо ингээ сүүлд ингээ би чинь ээжтэйг ингээ та миний ээжээс гадна та яг өөрөө яг ямар хувь хүн юм бэ гэдэгт танилцж байгаа байхгүй. Гэдэг шиг юм нөхөрлөл бол ингээ юм яг хувь хүнээрээ бие хүнээрээ ингээ байх боломжтой. Тэр орчин чи өөрөө яг бие хүн маань юу вэ гэдгийг мэдрэх боломжтой. Буцаагаад тийм бие бинийг ингээ фостер хийж бие бинийг юм өргөх боломжийн тийм нөгөө нийгмийн орчин юм эмхтэй найзууд юм нөхөрлөл юм шиг. Яг үнэ.
Тэр үнэхээр чухал. Тэгээд чи за одоо ингээд хамгийн сайн байгаа амьдралд чинь тусалж байгаа эмэгтэй за хамаагүй эрэгтэй эмэгтэй хамаагүй нөхөрлөлүүд чинь хаанаас үүсэлтэй байгаа вэ? Эндээс цуглуулсан байна уу? Эсвэл тэр 10 жилд байхдаа тэр Taipei охин нөхөрлөлөө олж авч чадсан байна уу? Айгу эндээс цугларсан баг. Гэтэ нэг юу нүдий марзан одоо нэг айгу нийтлэг харагдаж байгаа нэг тийм шин одоо насан турш хойно дараа нь олж авсан нөхөрлөлүүдийг бодохоор нэг нийтлэг зүйл байгаа нь миний санаачлаар нэг ихэлсэн нөхөрлөл биш байгаа байхгүй юу. Би өөрөө нэг тийм интроверт одоо нэг шин найзанг олдоггүй нөгөөгөөс шин нөхөрлөл өглөөлж чаддаггүй. А гэхдээ тэгж хайж явж байгаа өөр хүн намайг олонготой I like you. Нэшэр гэдэг намайг ингээд үрчлээд авцсан. Би дандаа нэг үрчлэгдсэн юм пет найз. Гэхдээ чи өөрөө хүсээг бол чамайг үрчлэхэд маш хэцүү. Чи өөрөө дуртаяа үрчлэгдэж байгаа аахгүй юу? Тэрнээс дуртай чамайг би чамтай найзлан гэвэл чи ёстой чи цухтын штэ. Гэхдээ ямар тааш нөгөө сэдлэн дандаа ингэж гараа тэгээ би нөгөө нөхцөлийг нь бүртгүүлээд ингээ явцсан дандаа тим найз нөхөрлөлүүд бол байгаад байдаг. Гэхдээ гоё нөгөө нэг бүгд тэрийг мэддэг. Тэгээ найзуудаа ингээ уулзаа сууж хахад би ингээл нөгөө жоохон нэг надад хамаарлгүй юм ярьж ивэл би тэг шинээр ингээл нэг тийм юмнууд ингээ цэгцлээл ингээл тавиа сууж идэг зөө. Маа найз охтууд ингээ тоожож угаас энийг хийд ингээ гэсэн. Сүүлд нөгөө тэр найзуудын нөхрүүд нөгөө сүүлд ингээ уулзсанд орж ирсэн. Намаа ингээ чингэл өөрийнхөө юг ингээ хийгээд байх ингээ чи ингээ ярианд орцохгүй ингээ байгаад ах юм те гэд лад руу шүр асуухгүй. Би сонсон чинчгүй ингээл нөгөөтгөө хийгээл тэгс чи нөгөө нөхрийн одоо маа найз охин ч намаа ийм асуулаач гэж таахгүй угаас ингээ. Тэгэхээр найзуудын нөхрөө төрслөө энэ угаасаа ингэ байж идэг охин юм байна. Ингээд зурхгүй яг чамтай өөртөө чи хамааралгүй сэдв дээр болж байна. Хамаартай сэдв дээр бол чи бол үнэхээр маш нэртлээ орно шүү дээ. Би ч гэсэн чамааг өргөж авсан юм бэ шүү дээ юу. Бодоод. Гэхдээ яг нэг тийм хүчээр бол биш. Би чамаас анхандаа бас нэг жоохон эмээгээд идэг гэсэн. Аха. Ер нь хүмүүс чамд тэгж хэлдэг үү? Тийм. Ер нь эхлээд айгу тийм айд юм бэлээ ингээ нэг жоохон тийм хан өндөртэй. Хатуу тийм хантай хүн гэдэг. Хан өндөртэй. Тэгээд яг эхэндээ бүр найзлахаасаач танилцахаасаач өмнө зүгээр чиний бичлэгнүүдийг үзээд гоё найзлах юмсан гэж боддог байсан байхгүй юу? Би чи энэ нөхөрлийг манифест хийсэн юм байна шүү дээ. Тэгээд энд гоё охин шүү найзлах юмсан гэж бодож жагаад тэгээд явандаа танилцаад ойртоод тэгээд ингээд яг бол ингээд нөө шалгаал усаа тесттэй л байгаа байхгүй. Өөдөөс нь алгадах нь яах нь тий. Энтэй ингээд ойрхон ингээд суучихвал яах вэ? Энэ охинтой гадуур ингээд хамт яваа гэвэл яах вэ? Кино үзье гэвэл яах вэ гэж ингэж баг багаар тестэлж чаад. За энэ миний найз юм байна. Авчихсан санагдаад байна. Үнэ. За тэгээд 10 жилээ төгсөөд их сургууль хаан төгссөн бэ? Би юу яасан? Ээш нөгөөнийг дөнгөж өгж эхэлж исэн үе байсан шүү дээ хэдүүлэнгийнх дээр чи. Тийм баха. Нэг 2 дахь 3 дахь ээш тэр нь байсан юм уу да шахуу. Тэгээд тэг чи нэг 10 хичээл өгдөг. Тэгээд заавал өгөх ёстой хичээлүүд нь байгаагүй юм. Нөгөө нэг одоо ч яадаг болсон бэл нэг Монголын түүх, Монгол хэл мэлийн заавал өгдөг шалгалт болсон юм гэсэн. Би яг энэ 7 хоногт олж мэдсэг заавал өгдөг шалгалт болсон. Тэг чин зүгээр яг 10 хичээл сонгоол өгдөг байсан. Тэгэхэд нөгөө нэг би 7 шалгалт өгсөн байхгүй юу? 10 хичээл 10 шалгалтаас 7-г нь. Яг нөгөө л хинэттэй хүн байна шүү дээ. Нэг талаасаа хинэттэй гэж тайлбарлаж болно. Нөгөө талаасаа нөгөө нэг юугаар сурна гэдгийг мэдсэн. Яг ингэн гэж шийдсэн хүн байгаагүй илэрхийлэл тэр байгаа байхгүй. Яг юугаар сурна гэдгийг шийдсэн байгаа бол хэрэндээ холбогдолтой шалгалтуудаа л өгж болно шүү дээ. Тэгтэл хавэсийн англи хэл, математик, хим, физик, мисик өгөөл ингээл явж исэн гэхээр anyway тэгээд нөгөө шалгалтынхаа дүнгуудыг авчаал би нэг 4 сургууль дээр одоо моистл юу норох юм байна да гэнгээ бодсон. Эхнийхээ энэ дээр моистер очил 4 анги дээр орсон. Эдийн засгийн хонол дээр өгсөн юм моис юм. Тэгснэ олон улсын эрх зүй физик электрон сургууль дээр цөмийн физикийн анги өгсөн юм. Тэгээд олон улсын эдийн засгийн харилцаан дээр өгсөн байхгүй юу. Тэгээ яг 4 сургууль дээр өгсөн. Тэгээд чагсаалтаа ингээ авцсан. Бүгдэн дээр нь ер нь ингээд нэг гайгүй ингээд дуудах юм бол орчхоор. Тэгээ зүгээр дээрээс нь ингээд хуваар дуудчихсан чинь яхаа төрүүлэл намайг олон улсын эдийн засгийн харилцаан дээр дуудсан юм л та. Тэгээ ороод авцсан. Тэгэл олон улсын эдийн засгийн харилцаагаар сурсан байна. Тэгтээ бодсон бол чи тэр дөрвөөс алийг нь авах байсан хэрвээ дөрүүлэн нь авсан бол бас мэдгүй л одоо it's all fair game. Нөгөө талаасаа ингээд нэг юм яг юмаа ингээд шинжлэх ингээд өршөөл судалтайг одоо жишээ нь анагаахын чиглэлээр сурж байгаа ч юм уу тийм чи яг нөгөө шийдсэн хүмүүсийг явдаг. Нэг талаасаа би өөрөө тийм нарцсангууд юм нөгөө general knowledge дээр тийм ерөнхий юм дээр айгу байгаагийн илрэл байгаа байхгүй юу. Тэгээ нөгөө ерөнхийдөө сургууль дээрээ бүх хичээл дээр ингээд айтайхан дунд ингээд явцсан байсан байгаа учраас нэг рүүгээ хитрхийг гүнзгийрч ороогүй өөрөө бас нэг магадгүй амар гүнзгийрч дуртач байгаагүй ч магадгүй. Тэгээ бодоод ирэхээр яг л тийм generalist маягийн мэрэгжил сонгоцсон байгаа байхгүй дараа нэг бодоход
байна. Би бас яг нөгөө физик олимпиадад орж мордог байсан болохоор л цөмийн физикийн ангийг очиж авсан ч гэсэндээ би эцэг цөмийн физикч болохооргүй юм баггүй юу. Тийм тэр чин болоо жинхэнэ үнэхээр пашнтай хүмүүс те үнэхээр тэр физиктэй дуртай хүмүүс гэдэг зүйл би штем олимпиадын тэрд ордог байлаа гэдээ би бол нэг физикч болохгүй байхгүй. Магадгүй олон улсын эрх зүй бас сонирхолтой байхсан байж магадгүй гэж хаяа дараа нь боддیں۔ Эдийн засгийн онол ч гэсэндээ үнэхээр толгойтой мундаг хүмүүс тэгчгээ ордог. Хэрэг нөгөө хоёр дээр ингэж үзэлээ би яг л за нөгөө нэг манифест яг faithтэй хувь тавилан намаа үүсгүүр энийг аав гэдэг өгсөн юм байна да гэж бодоод тэгэл олон улсын эдийн засгийн харилцаагаар бакалавра хийгээд тэгээд олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжилтэнд төгссөн шүү дээ. Ер нь нөгөө санаа нь бол яг энэ сургууль тэр мэргэжээр төгсөө явах юм бол ер нь цаад утгаараа гадаад харилцааны яамд ч юм уу те илүү тиймхүү аташаагаар ажиллах тийм боломжтой бол байгаад явдаг. Гэхдээ ихэнх хүмүүс нь бол манай ангиас чинь нэг л хүн ер нь гадаад харилцааны яамд орсон баха. Тэгээ бос дандаа өөр юм. Ерөнхийдөө олон улсын гадаад харилцааны мэргэжилтэнгүүд ч үгүй юм уу те. Тиймхүү зүйлийг авцсан. Тэгэхээр ер нь generalist мэргэжил эзэмшсэн юм байна л да. Манай ангиас ч гэсэндээ сэтгүүл зүгээр сурч төгсөхөд яг сэтгүүл зэр ажиллаж байгаа хүн одоо бол бүр байхгүй. Яг төгссөний дараа бол наадтай оролцоод нэг 2 3 л байдаг байсан. Ер нь одоо энэ мэргэжлэр ажил тийм ажилтдаг. Янз бүр тийм хүн generalist сурчингууд аяга хамархан хөрөөд байгаа байхгүй. Нарийн мэргэжил биш учраас. Тийм байна тийм. Тэгтээ бакалавра юу магистр болохоор юугаар хийлээ? Олон улсын би бизнесийн удирдлага заяа MBA in organization design гэж байгаа байгууллагын нөгөө дизайн байгууллагын бүтэц зохион байгуулалт компани засаглаж яг мөн л дөө MBA ч өөрөө тэр чигээр тэгэл ер нь засаглаж штэ. Тэгээд ийм мэргэжлэр сурж төгсөж байгаад юу хизээ телевиз сэтгүүл зүг болоод явчихсан. Би ч хамаг сэтгүүлч гэж боддог байсан шүү. Харин тийм хүмүүсээс намайг аяг сэтгүүлч гэж боддог байхгүй юу? Тийм болохоор нөгөө нэг юм бичгтээ сайн, юм яхтаа сайн яг нөгөө одоо чинийх шиг тийм нөгөө чадруудад байдаг гэж ингээ бодоо явчихсан. Тэгэхээр яг тгээгүй зүгээр нөгөө нэг бүр яг заалгасан юм шиг. Заалгасан юм шиг харин хүмүүс тэгж боддог. Гэхдээ үгүй. Би тийм бичмишхтэй бас сайн биш. Юу яасан сүүлийн хамгийн сүүлийн семестр дээр чи ингээд нөгөө дипломынхаа одоо судалгааны ажлуудыг бичиж байгаа гэдэг. Угаасаа бүх хичээлүүд ингээд хаагт зайгүй цөөхөн юм болчдаг штэ. Техникт амар их зав гараад ирчихгүй юу. Тэгэхээр нөгөөд чи ажил хайгаад төгсдөг би одоо 6 сард нь төгсөх байлаа гэхэд би 2 сард нь ажилд орсон байхгүй юу. Тэр үед яг нөгөө өмнө ажиллаж байсан телевиз ингээд үгүйж нөгөө нээгдсэн байсан. Тэгээ тэр үед нь тэд нар нөгөө гадаад мэдээний орчуулагч яг л foreign news writer гэж явж байгаа юм. Нөгөө шууд байгаа мэдээг орчуулгаас илүү нэг бичвэр англи хэл дээр байгаа бичвэр мэдээг илүү телевизийн мэдээ Монголд мэдээ болгож ингэж хөрвүүлэх тийм орчуулагч нар хэрэгцээ байна гэд. Тэгээ зүгээр ингээд нөгөө ярьж байгаа би ингээд хоёрын хичээл надад ингээ үлдсэн ингээ байж байгаа цаг нь юм байгаа. Тэгэл редактортойгоо ярилцж байгаа. Тэгээд уг нь орчуулагчийн ажилд орсон юм. Тэгээд тэндээ баг 8 жил болцсон байдгийг. Тэгэхээр яг нөгөө орчуулга мэдээний орчуулга гэдэг байж байгаа дараа нөгөө өөрөөсөө сэтгүүлч нар чинь юм нэг бит авдаг штэ ингээ нөгөө салбар хариуцдаг гэх юм уу. Зөвхөн бүх юмыг бичдэг байгаас илүү эдийн засгийн сэтгүүлчүүд юм уу те эсвэл технологийн сэтгүүлч гэл ингээ ийм өөрөөр салбар хариуцаа авчих юм бол тэрнийхээ тухай мэдлэг нь илүү сайн байдаг болохоор цаашаа мэдээлж байгаа одоо мэдээлэл бэлтгэж байгаа агуулгууд нь ч гэсэндээ илүү мэрэгжлийн цаашдаа илүү контекст сайтай болдог. Тэгээ яг би дараа нь сурвалжлагч болохдоо айгуул надад шууд технологи ороод ирсэн. Тэгээ дунд нь яг жоохон тээвэр мэвэр орж ирсэн. Гэхдээ ер нь 8 жил байнга л яг технологи дээр ингээс суралцсан. Өөрийн маань сонирхол бас байсан юм шиг байгаа. Тэгээд манай редактор ч гэсэндээ бас өөр нөгөө технологи сонирхож бичих ч юм уу тийм хүн. Яг тэр үед нөгөө нөөцөл хуваарлсан. Редактор маань нөөцөл хуваарлсан байгаа юм л да тий. Тэгээд ер нь 8 жил яг технологи яг орчуулга дээр байж байгаа сурвалжлагч болоо тэгээ яг дараа нь илүү мэдээний хөтөлбөрийн дээр бас хөтөлжсэн өдрүүд бас байгаа. Тэгээд явцсан болохоор хүмүүс намайг шууд нөгөө телевиз дээр ажиллаж байсан болохоор сэтгүүлч ингэ бодчихдог. Гэтэ яг үндэ мэржил нь бол тийм. Гэтэ буцаагаад үзгээр надаас хойш бас яг яасан мэт юм аа редакс дээр нөгөө нэг юм шинэ ажилтаа ингээ авах үед ийм мэржил төгссөн бол мэржил эзэмшсэн бол одоо давуу тал гэх юм уу сайн гэдэг чинь preferred major. Тэрэн дунд нь бол олон эдийн засгийн харилцаа орж ирсэн юм бэлээ. Нөгөө талаасаа зөвхөн нөгөө сэтгүүл зарим хүмүүс өөрөөр хэлэх байх л та нөгөө нэг тийм уран яруу сэтгүүл зүй биш та илүү нөгөө мэдээний сэтгүүлч мэдээний агуулга хэрэг бэлтгэж байгаа болвол нөгөө сэтгүүлч хүнийг тийм гой бичдэг тийм ундаг тийм сэтгүүлч хүмүүсийг өөр салбарын юм ингээ сургаж ирснаас өөр салбарт байгаа хүмүүсийг тийм зүгээр энгийн мэдээ бичдэг болгож сурах нь илүү хялбархан байдаг байхгүй юу? Ер нь бол богинохон текстүүдийг гаргахдаг бас монгол хүн байна да тийм болохоор бас айгүй тийм нөгөө бизнесийн мэдээ рүү айгүйх тийм нөгөө юунууд сэтгүүлч биш хүмүүс айгүй орж ирэх нь илүү
давуу талтай бол байдаг юм шиг байгаа юм. Ажил руу орохоос өмнө газ нэг юм асуугаад байгаа юм. Хүмүүс ч тэгж боддог гэж магадгүй. За би ч гэсэн бас тэгж боддог байсан. Чамайг гадаадад сургууль төгссөн байхаа гэж. Ийм асуулт гэж магадгүй л дээ. Гэхдээ одоо ингээд чиний англи хэл үнэхээр гайхалтай сайн. Тэгээд энэ англи хэлийг сурсан нь амьдралд чинь бас үнэхээр сайн том нөлөөтэй л байгаа үстэй тий. Тэгэхээр энэ хэлийг одоо би бол гадаадад сурсан байх, бүр UK-д, Лондонд сурсан байх, аялга маялгаас чинь дүгнээд тиймэрхүү байх гэж бодож байсан байхгүй юу? Гэтэл үгүй болж таарсан. За тэгээд зөвхөн англи хэлнээс ч гадна манай ануу чинь орсоор ярина, турк хэл ойлгоно, өөр юу ч ойлгож магадгүй. Зөндөө ер нь хэлний авьяастай. Гадаад сураагүй юм тий. Яг нөгөө мэргэжлийн одоо нөгөө зэрэг авах тийм сургууль ч юм уу те. Тиймэрхүү зүйлэр бол сураагүй. Зүгээр Монголд л ер нь яг сурсан гэж хэлж ойлгож болно. Яа. Сургалтын төвд суугаад ингэж сурч болдог юм байна. Нэг гоё бас буцаагаад нөгөө нэг яхад нэг тийм амар сайн нэг найзуустай нэг байгаагүй өөрөө жоохон гики байгууд. Тэгэхээр нөгөө хичээлээ хийх цаг маань өндөр байсан учраас тэгэл тэрний нэг хэсэг нь айгүй юм хил бол байсан. Тэгэхээр айгүй хилээ их нухдаг. Тэрэндээ өөрөө дуртай. Тийм болохоор бас магадгүй ингэж муугүй байсан. Төвшин дээр бол хүрсэн байж магадгүй. Ер нь угаасаа нөгөө нэг анх ануу арчуу гэдэг нөгөө өөрийнхөө нэр дээр байгаа сувга нээхтэй YouTube сувга нээхтэй болвол би нөгөө одоо нөгөө сүүлийн үед хүн болгоно мэдтгүү л дээ. Гэхдээ ер нь сүүлийн үед л монголоор видео хийдэг болсон болохоос хамгийн анх бол нээхтэй би тэр сувгийг чинь англи дээр нээжсэн байхгүй юу? Яг их сургуульд байхдаа. Тэгээ яагаад их сургуульд байхдаа англи хэл дээр нээсэн гэхээр нөгөө хүн чинь ингээ нөгөө англи хэл үзэж байгаа бол ингээ өөрөө нөгөө ярьж нөгөө дадлах их өстэй штэ. Тэнгүүт би ингээ ярих гэсэн чинь ингээ нөгөө 90 50 надад ярьдаг хүн байхгүй. Найз байхгүй. Тэгээд амхантаа өөртөө ярьж байгаа царай нөхгүй юу. Тэгээ яасан гэхээр ингээд ном уншаад англи дээр байгаа ном уншингуудаа унсан номынхоо ревюг ингээд англиар өөр ингэж ярьж хэлж яадаг. Үзсэн киноныхоо ревюг англиар ингэж ярьдаг. Санаа нь өөрийгөө л нөгөө англиар ярьж ярьдаг практик тийм дадлаг хийлгэж байгаа хэлбэр нь. Тэгэл тэрийгээ өөр хүнтэй яриад нэг сонсохгүй бол яг тэгэл өөрөө гэж байгаа л төвчгээд ер нь тэгэж угаасаа эхэлж байсан. Өөрийнхөө англи хэлэндээ зориулж бол тэгэж хийж эхэлж байсан. Тэгээ дараа нь ч гэсэндээ өөр багш нар би бүр дараа нь сонссон. Тухайн үед бас өөр сургуулиудын англи хичээл дээр хүртэл видео мэдээ үзүүлж исэн байлээ миний тэр видеодыг аялгаа ингэж хийж болно. Угаасаа ингэ анханасаа ингэ нэг Монгол аялга байдаг штэ. Монгол аялга байгаад байгаа байхгүй. Тэгээ одоо ч гэсэн ингэ тийм TikTok дээр ярьжсантай literally. Тэгээ нэг иймэрхүү Монгол аяллагатай ингээд байсан ч гэсэндээ яг үндэ ингээд харваас ингээд гадаад царайтай хүн байхад намайг хин ч ингээд нэг Америк төрсөн эсвэл Англи төрсөн тийм хүн гэж итгэхгүй шүү дээ. Хамгийн гол нь тэгэл хэлээр нь яриад нөгөө нь ойлголцчихлоо бол аялга маялганаасаа санаа зовхгүйгээр явах хэрэгтэй. Зөв хамгийн гол нь ийм чөлөөтэй ингээд нөгөө юм хэлгсэн санаагаа өгүүлбэр бүтэн өгүүлбэр илэрхийлээд ингээд явах нь одоо тэгс дадлаг сургуультын ажил байгаа юм л да. Тэгэхээр нөгөө тэгж явж исэн. Тэгэхээр нэгтлийн санаа нөгөө санаа зовдөггүй л англиар ярьдаг байсан юм шиг байгаа. Тэгээ тэрийг бодор ингээд төмөн үүсэх боломжтой YouTube дээр тавихыг бодоход тэгээд тэрнээс үнэхээр санаа зовоогүй юм шиг байгаа юм бол. Тэр үгээр санаа зовхоор хэлж биш л байсан л та. Аялгыг тэгвэл чи одоо бол чамд Монгол аялга биш. Ямар гэдгийг мэдгүй миний бодлоор бол жоохон тийм English маягийн, British маягийн аялга байгаад байдаг шүү дээ, тий. Тэрийг хүн ингээд өөртөө зохиогоод өөртөө ингээд эзэмшүүлчих болдго юм байна тий. Болно ш. Сонгоод болно штэ. Нөгөө анхны хэдүүлээ нөгөө кинонууд үзсэхээр ингээд нөгөө Холливуудын машин ч өөр айгу том болохоор их тийм Америк акценттай кинонуудыг үздэг учраас хэдүүлэн киноч их нөгөө Америк акцентээр ингээд онгоцсон байдаг штэ. Харцсан хүн ингээд сонсож яадаг. Тэнгүүт би бүр ингээд албаар зорж очиод бүр ингээд за би өөр дээрээ ингээд нэг юм Америк аялахтай болохгүй гэсэн би Америк аялгарч яж чадахгүй л дээ. Гэхдээ тийм болохгүй би илүү нэг тийм Британи маягийн аялах руу өөрөө нална гэд. Тэгээ ингээд нөгөө BBC-гийн кинонуудыг үздэг. BBC One дээр одоо жишээ Sherlock гэдэг кино байдаг штэ. Их мэт юм хөө яг тийм айл тэгэл нөгөө хэлж байгаа үгэнд уурай шилж үздэг ч юм уу те. Тэгээ явна. Тэгээд эхлэхээр нөгөө нэг дандаа Америк аялахтай агуулга сонсдог хүмүүс миний аялагаа сонсохороо Англи, Британи маягаар сонсдیں۔ Гэхдээ яг үнэхээр жинхэнэ Британи Англи аялахтай хүмүүс болохоор нэг бас юм жоохон дундуур одоо шал өөр бас аялахаар яриад байдаг гэдэг хэвгүй. Тэгэхээр угаасаа л нөгөө анханасаа төрж өссөн биш учраас аялах нь тийм төрмөл тийм аялга бол биш. Угаасаа л юм суугдмал аялга. Гэхдээ ингээд яг тийм аялгатай гэж хэлэх боломжгүй. Угаасаа бид нар ингээд Англи, Британи, одоо Америк, Австрали аялгуудад хүртэл ингээд exposed болоод ингээд явж байгаа юм чинь. Гэхдээ англиар ярьж байгааг үл тийм л байхгүй. Ямар ч аялга байсан гэсэн тий. За, үргэлжлээд нэрийг нь хэлж болох байхаа гэж бодож хүн болгоно л мэдчихэж байгаа болохоор Bloomberg телевизэд 8 жил ажиллахад за орчуулагчаар орсон юм байна. Тэгснээ сурвалжлагч болоод мэдээний нэвтрүүлэгч, хост, хөтлөгч болоод сүүлдээ бүр юу болсон бэ? Энэ одоо хувьсэл өөрчлөлт ямар байсан? Тэгээд нөгөө гики, даруухан, найз багтай байсан охин чинь бүр ингээд телевизээр гардаг болоод олонний нүдэн дээр илүүх байдаг болоод тэр шилжилт чамд яаж нөлөөлсөн бэ? Жохон тийм нөгөө тийм өнгөнд
дуртай болж эхэлсэн гэх юм уу? Нэг тийм угаасаа нөгөө эфир дээр байгаа хүний чийж мэднэ нөгөө нэг эфир дээр байгаа хүнийг тавигдах шаардлагууд нь бас нэг заавал нэг гоё харагдах хэвээр гоё байх хэрэгтэй тий. Би бас тэр үед мөрд хүртэл бас нэг жоохон body dysmorphia хүртэл бас орж ирсэн байх гэж бас аяа боддгийн. Тэгэхээр нэг тийм нүрээ мейкап айл үний гоё хийдэг болдог ч юм уу. Би өөрөө ч хийдэг байгаагүй л те манай нөгөө мейкап артист хийгээд өгчдөг болохоор багс макс өөрөө аавна мейкап өөрөө сонгоно гэх мэтчлэн тэгэл увцж байгаа хувцалт хүртэл нэг тийм энгийн биш нэг тийм айгуу тод өнгийн өмнөд өмснөө. Одоо би бүр ингээд би айгуу тийм soft тийм muted тийм завсрын өнгнөдөд дуртай одоо энэ шиг те. Гэхдээ эфир дээр бол тийм байгаагүй. Тэгээд нөгөө яг 8 жил ингээ явчихаар яг нөгөө 20-од наснда нөгөө тийм замлаар ингээ явчихаар яг амьдралын яг нэг хэсэг ингээ болцсон. Өөрөө нөгөө миний personality-ний нэг хэсэг юм шиг ингээ fused болоод ингэждэг бас юм сан байдгийн байлээ. Дараа нөгөө гарсаасаа хойш бас яг тэр identity-г бас ингэж үлдэн хөөх гэхгүй зүгээр нөгөө буцаад өөрийгөө олох тэр зам бас айгу тийм амархан байгаагүй. Анх ч нөгөө бид нар нөгөө айгу их одоо хурц гэрлийн дор суудаг. Юм тод гэрэлтэй хамгийн гол юм гэрлэн юм байна л да. Тэгэхээр ингээ нөгөө гэрэл ингээ хурц ингээ тавьчихаар камер дээр чи ингээ нөгөө хөнгөн нөгөө натурал мейкап ерөөсө тавьж болдгоо штэ нэг тийм заавал юм зузаан юм шиг харагдаад байдаг штэ. Тийм болохоор ингээ айгу тийм зузаан. Манай мейкап артист бүр ингээ шоглдог байсан. За инээж болохгүй шүү шавардах гэж байна. Нөгөө пудер тавихыгаа тэгж хэлж байгаа юм. Тэгэхээр яг нөгөө пудер тавьж авах чинь нэг нээхгүй тэгээд нөгөөх нь ингээд сет болсныхаа дараа нүрөө хөдлөгдөх ч юм уу те. Тэгээд ингэхээр нөгөө 8 жил чиг эфирт байгаагүй л дээ. Ихтэйд мэдээж эфирт л шууд орохгүй нь ойлгомжтой. Гэхдээ сүүлдээ ингээд бодонгууд нөгөө мейкап бол ингээд юу ажлын маань нөгөө ажлын униформны нэг хэсэг шиг болцсон. Анхан одоо жишээ би ажилд орохдоо уруулаа улаанаар боддог байсан байхгүй юу? Угсаа миний өөрийн нөгөө мейкапны гол юм маань улаан уралтай байдаг гэсэн. Тэгээд дараа нь ажлын маань нэг хэсэг улаан уралтай болцсон. Чи би тэгээд гарсаа сууж тэгэхээр уруулаа нэг улаанаар бодоагүй. Яг нөгөө тэрнтэйг ингээ орхицсан. Тэгээд нөгөө баг гэж хэлэхээр нэг тийм сонин дүр юм шиг сонсогдох гээд байна л да. Гэхдээ нөгөө нэг ажлын маань хувцсны нэг хэсэг учраас дараа нь ингээд нөгөө нэг буцаагаад бид нар чи мейкапыг өөрсдийнхөө self expression буюу өөрийгөө илэрхийлэх нэг зүйл болгодог штэ. Эхлээд бид нөгөө яг тэрний дараа цоо шинээр дахиад эхлэх болцсон. Мейкап миний хувьд үгүй яг юу юм бэ гэдэг ч юм уу те. Тэгэхээр нэг тийм айгүй тийм өөр тийм transition руу дараа нь ингээ орох хэрэгцээтэй болсон л да. Яг тэр үеийг нэг ярих нь юу юм. Дараа нь ингээд нөгөө retrospectively дараа нь ингээ бодохоор тийм зүйл болсон юм байна гэдэг ч юм уу тэгж бодог. Одоо яг нэргээ нарцсангуу мейкап руу ордог болчихсон ингээ бодчиход байгаа нь. Sorry. Бодчиход одоо хамгийн амар бодчиход байгаа нь энэ одоо өөр дээрээ гэж юм уу те. Тэгэхээр тийм нэг өөрийгөө олох хэрэгцээнүүд бас болдог. Яг эфир болон тим юм чинь өөр айгу тийм хүчтэй юм шуурах шиг гэж явдаг болохоор өөрийнхөө нөгөөний нурууг олоогүй байгаа дөнгөж эхэлж байгаа ч юм уу тийм залуу хүүхдэд штэ. Хүүхэд бол зөө шүү тэр шуурганд ингээд дагаад ингээд яваад орчдөг. Дагаал ингээд салхи нөгөө тэрэнд нь машинд ингээд эргэлдээл яг үнэ тэр нөгөө салхин дотор яваад би салхин биш штэ. Би салхинд нь эргэлдээд байгаа нэг зүйл нэгээд байгаа байхгүй. Тим яг нэг 8 жил өнгөрсөн юм билээ дараа нь бодох нэ. Тэгээд нөгөө нэг эфир дээр ингээд байнгут одоо чинь хүмүүс ингээд олонтой харьцаа сурцсан гэж ингээд бодог. Гэтэл яг үндэ эфир ч одоо яг ингээд хоёлын шиг ингээд зочинтой ярьж илгээд хоёлын ингээд ярилцдаг. Тэгэл эндээ ингээд камерын ард ингээд хүмүүс ингээд цөөн хүмүүс л байж идэг. Тэгэл болохгүй. Яг үндэ бодтойгоор ингээд тайзан дээр гараад ингээд хүмүүстэй олон хүнтэй харьцаад байгаа ажил яг үндэ биш байхгүй телевизээр шаа. Тийм болохоор нөгөө нэг хүмүүсийн бас нэг бодол дээр ингээд яхад телевизээр гарсан байлаа гэдээ олон хүнтэй харьцаж чаддаг ч юм уу те. Тийм entertainer гэж ойлгож бас болохгүй. Буцаагаад нөгөө нэг ингээд чавс YouTube хийдэг байсан гэхээр дахиад ингээд тэр чинь унтлах өрөөндөө суужаад ганцаар өөрийгөө бичиж байгаа л үүдэл байхгүй юу. Тэгэхээр ингээд эфир камер дээр явж гин видеон дээр нь гарч гин эфирээр ингээд явж гин гэдэг чинь өөрөө нэг тийм олонний өмнө хийдэг үүдэл бол биш. Энэ үрээ харьцангуй private үйлдэлүүд байхгүй юу. Тэгэл байх уу. Тэг яг хүртээмжэн л олон руу гарч байгаа болохоос яг үүндээ тэрийг хийж байгаа үед тэр experience нь бол айгу цөөхүлээ. Айгу private те. Тим зүйл байгаа даа. Тийм нөгөө social талаасаа болвол нэг тийм still яг private тийм үйлдэлээр сурс одоо байсан санагддаг. Сүүлд бас ингээд нөгөө хуучин редактортойгоос ингээд уулзж яах нь миний хөтөлтийг айгу тийм амьд хөтөлт гэдэг гэж айгу үнэлдэг байсныг нэг олж мэдээд бас айгу гой санагдсан. Зүгээр ингээд нөгөө эфирийн ордер сонгуудаа ингээд нэг юм ингээд сууж байгаа л ингээд сакадра ингээд да галуушчил бодог штэ. Тийм бас биш харцсангуу нөгөө нэг юм камерын цаатал дээр байгаа хүнд ингээд үлгэр ярьж өгч байгаа юм шиг ингээд ярьж өгөх гэж бичээдэг гэсэн аахгүй ингээд нэг юм ийм учиртай ингээд тэгээ тэр маань ингээд тэгвэл бас хүрдэг байсан юм байна гэдгийг дараа нэг сонсоход бас тэр нэг гоё байсан. Тийм мэдээж 20-од наснд чи яг өөрийнхөө үеийнгийн залуучуудтай ажиллаад нэмээд бас өөрөөсөө дэш яг энэ салбартаа ажилласан өндөр хүмүүстэй бас ингээд ажиллаад үзэхээр айгүй юм сурсан. Аах ингээд ороход намаа ингээд нөгөө хэдүүл нөгөө англи хэл айгүй ач холбогдол өгдөг байсан үеэс 10 жилээсээ одоо их сургуулаасаа ингээд ажил руу орчингууд ингээд манай редактор намайг
уг нь ингээ монголоор бичсэн. Монгол хэлээр бол бичсэн байгаа. Гэтэ ингээ монголоор уншигдахгүй байна гэж зэгдэг усахгүй нөгөө нэг тийм монгол хэл чинь урсдаг штэ. Тийм биш. Би тэр үеийн надаас юу гэсэн орчуулсан юм шиг те. Тэгэл орчуулсан л үний юм жигс гараад мэдээвчж байгаа юм би ч. Тэгээд орчуулсан мэдэгдээд байдаг байсан. Тэгээд ингээ авангууд дараа нь ингээ сүүлд нь ингээ нөгөө телевизэд ажиллаж байсны төгсгөл рүүгээ явахаар өөрөө би бас нөгөө редактор болоо те. Бусад нөгөө өөрөө танилцуулах гэж байгаа мэдээний бусад өөр хүмүүсийн бичснүүд ингээ ревю хийгээд редакторлаад ингээ сонгууд яг тэр үед ингээ надад яг 8 жил одоо хэдэн жилийн өмнө байдیں۔ Те. Яг манай редактор хэлжсэн юм ёнк гэж орж ирж байгаа байхгүй юу. Тэгэл яг тэр хүмүүсийн бичсэн бичлэлт нь яана яг ингэж уншигдсан юм биш миний бичсэн юм гэдгийг ойлгож байгаа байхгүй. Тэгэхээр тэр хугацаанд би бас өөрөө бас арай монголоор бичиж сурсан юм шиг байгаа. Тэгээ яг бас их адилхан яг үг нь монголоор бичсэн гэхдээ англиар орчуулсан юм шиг байгаа ингээд танид сурсан юм шиг байгаа. Тэгэхээр нэг тиймэрхүү ийм карьерийн болоо чадварын бас нэг ийм өсөлтүүдийг мэдээж аяг хийсэн гэж боддог. Айгу тийм найз нөхдөдтэй болсон. Буцаага нэг ийм долт найзалж байгаа найзууднаас тэр үедээ одоо тэнд ажиллага болцсон мөртлөөсөө найзалж байгаа найзууд байна. Нэг тийм trauma bonded найзууд байдаг штэ. Тийм найзууд бас яг байна. Хавийн юм хамж ярихад нэг иймэрхүү. Гэхдээ үнэхээр Bloomberg-ийн мэдээнүүд чинь жирийн хүн ярихад үзэхэд хэлэхэд бол айгүй хэцүү үг хэллэгтэй маш мэрэгжлийн, маш эдийн засгийн, бизнесийн, олон улсын олон одоо үг хэллэгээр ярьдаг штэ. Би тухайн үед ингээд чамайг зургатаар тэр үеэс найзаад хэлсэн байсан юм ба штэ. Төгсгөл рүү найзаж эхлээд тэгээд заа ингээд нөгөө гарч ирэхийг хүлээж авахтаа ч юм уу эсвэл яг хизээ мессеж бичгээ харахын тулд телевиз дээр нь тавьж агаад за завсарлахаа нь орж ийн одоо мессеж чийдэг гэдэг ч юм уу те. Тэр мөр үеэс харж байхад айгүй хэцүү ажил байдаг байсан санагддаг. Тэгээд 20 хэдэн настайдаа тэр шуурганд ороод тэр их телевизийн ажил үнэхээр их ажилтай, цагийн хязгаар байхгүй, амралтын өдрийн хязгаар байхгүй, тэгэж их урсдаг өрнөдөг салбар штэ. Тэрэнд тэгэж ороод зарим хүмүүс бол ингээд шуургандаа ингээд тэр чигтээ хөтлөгдөөд тэр чигтээ амьдралаа тэр чигтээ зарцуулдаг, зориулдаг. А чи тэр шуурганаас яаж гарч ирсэн бэ? Яагаад гарч ирэх сонголт хийсэн бэ? Юу юм шиг байгаа юм. Би бас өөрийгөө насан туршдаа ингээд эфир дээр байхгүй юм байна гэдгийг нэг ухаарсан юм шиг байгаа. Нэг мэдээ яг би ч яг мэдэн дээр л байсан хүн яг нөгөө нэвтрүүлэг юм хөрөг юм нэвтрүүлэгний хүн бол айгу тийм торгон мэдрэмж хэрэгтэй тийм зүйлд би ч тийм мэдрэмжтэй биш жоохон хаалпал хүн шүү дээ. Тийм болохоор хамгийн нөгөө телевизийн салбаас надад хамгийн зөгж исэн хэсэг л мэдээний хэсэг нь байсан. Гэтэл бас тэр дундаа бас яг мэдээг үнэхээр хийхээр төрцөн хүмүүс бас байдаг. Үнэхээр яг мэдээнийхээ араас явдаг яг жинхэнэ сурвалжлагч нар бол байдаг. Гэтэл би бас яг тийм passion маань тийм хүн бас биш байхгүй юу. Дотор нь орцсон мэдээ миний үндсэн ажил байх юм бол хийгээд ингэ явчихдаг. Гэтэл хэрвээ мэдээ үндсэн ажил маань биш байсан бол би нэг мэдээг амар сонирхох хэсгийг мэдэхгүй байхгүй юу. Ер нь бол. Тэгэхээр ер нь яг ийм насан туршдаа ч юм уу ажиллах ийм зүйл маань биш юм шиг байна гэдгийг нөгөө нэг 20-од насны сүүл рүүгээ ингээ болоод ирэнгүүт жоох ингээ ойлгоцсон. За тэгвэл дараагийн юм руугаа дараагийн юм руу бас орё морич гэж бас нэг бодсон байгаагүй юм. Тэгтээ нөгөө нэг YouTube-ээ би чинь бүр их сургуультай хийгээд эхэлсэн байжгаад тэгээд нөгөө ажиллаж байгаа хугацаанд тэр хэсэг завсарласан юм. Тэгээд нөгөө нэг үгсээс сүүл рүүгээ хідүүлээ ингээ нөгөө найзалж эхлээд нэг контент хийж эхлээд ингээ нэг явсан шүү дээ. Тэгэнгүүт чинь дагаад нөгөө нэг following өсөөд те дагж байгаа хүмүүс өсөөд буцаагаад өөр нэг юм оффроуд бас орж ирээл ингээл зарим контент креатор байдлын саналууд ингээд орж ирээд ингээд эхлэнгүү тэр үе гэсэндээ хавсаргаж бас нэг хийж үзээд. Гэтэ гол нь энэ дунд нөгөө нэг ашиг сонирхын зөрчил өсөхгүй байх нь айгуу чухал. Жаа санжи бол би одоо ч гэсэндээ өөрийнхөө нөгөө нэг юун дээрээ сошиал медиа хаягууд дээрээ ч юм уу Bloomberg-ийн ануу гэдэг дүрээр ерөөсөй байлгадаггүй. Угаасаа энэ бол тусдаа зүйл байсан. Audience болоод нөгөө үзэгчнээс нь ялгаатай те мэдээ үзчихсэн хүмүүс нь ялгаатай. Хэдүүлэнгийнх нь хийжсэн тэрийг дагаж орж исэн хүмүүс нь ялгаатай хүмүүсээс учраас нөгөө нэг энэ хоёр өөр ануу байсан байхгүй юу. Тийм болохоор хооронд тэр ертөнцийг хооронд нэгж нийлүүлээгүй ингээд салангад тэр нь өөрөө нэг талаас нөгөө мэрэгжлийн байлгах гэж хичээж байгаа юм үйлдэлтэй ийм салангат зүр шүү хин хиндэ нөгөө нэг ийм ашиг сонирхын зөрчил үүсэхгүй байлгах гэж ингээд шийдсэн. Тэгээд яхав контент хийгээд ингээ явж гингут сүулдэ юу юм шиг байгаамаа. Контент хийх юм л арай жоохон take over хийсэн юм шиг байгаа. Тэр илүү таалагдаад. Илүү нөгөө тэрлүүгч илүү налмаар санагдсан болж таарах бах. Бас сүулдэ явандаа нөгөө нэг зарим хүмүүс ч нам редакторууд маань ч гэсэндээ нэг тийм контент хийж байгаа нэг тийм таата бас байха болоод эхэлсэн. Тэгэл за зөв naturally ерөнхийдөө ингээ салах цаг болж байгаа юм байна гэсэн юм зүйлийг ойлгол. Тэгэл за тэгвэл яг жижигхэн байхад нэг тийм тоогоогүй юм. Тэгээ жоохон ингээ томроод ингээ ихсэн чинь тэгээ тоогдохоор нь тоогдоод тэгэхээр за тэгэл санаандаа алигаа дагах юм гэдэг юм орж ирсэн л тээ. Тэгэл за би 8 жил хийгээд ингээд үтцсэн цаашаа насан туршдаа хийнэ гэж бас одоо итгэхгүй байгаа зүйлээ би бас өөрийгөө голж штэ энэ чинь итгэхгүй байгаа зүйл юм чинь за тэгвэл арай өөр journey амьдралынхаа нэг дараагийн хугацааг нэгээд үзье 8 жил нэг салбар дээр ингээд явчаа дараагийнхаа нэгээд үзье гээл тэгэл ажаасаа гараал ерөөхдөө нэг хэсэг ингээд 100%
одоо контент бүтээгчээр нэг хэсэг явж үзлээ шүү дээ. Яг л юуны өмнө нөгөө цар тахлын өмнө яг ажлаасаа гараад тэгээд яг цар тахлын дундуур яг байгаал би ч нөгөө нэг тэр үеэр чин өдөр daily vlog хийдэг байж байгаа. Ковид туссан мусныгаа хүртэл vlog дээр оруулаад хамтаа ингээл гэртээ гүйрж байгаа хуалцаал ингээл явхад ядаж нөгөө хүмүүст бас нэг тийм хань байсан байхтаа л гэж найдад шүү дээ. Тийм. Би тэр нөгөө ажлын сүүлийн өдөр гэдэг видеог үзээд бүр уйлж ирсэн ш. Чиний видеог үзэж уйлж ирсэн ш. Тэр бүр аюу сонирхолтой байсан. Тэр тайлбарсагт оруулчихъя. Тэр видео яг ингээд амьдралын нэг хугацаа төгсгөөд дараагийнхаа эхлүүлж гинэ гэдгийг аюу гоё илэрхийлсэн. Гоё байсан. Тэр нэг гоё түүхтэй. Тэр чинь юу аахгүй юу? Видеоныхаа нэр нь би буруу санаагүй бол нөгөө мэдээний хөтлөгчийн ажлын нэг өдөр гэдэг юус аахгүй. Би тэгээс ер нь гарах нь ойлгомжтой. Үгс айл өргөдлөө өгцөн. Тэгээ зүгээр шийдэгдэх процесс дээр л явж байгаа шүү дээ. Тэгээ явж байгаа тэр чинь зүгээр нэг өдөр би камертайгаа байж таарад нэрээ нэг өөртөө зориулаад нэг өдрөө буулгачих гэж бодсон аахгүй юу? Дараа нь. Тэгээ ингээ буулгаа бичиж явж байгаа. Тэр чинь яг миний сүүлийн өдөр бас биш нэг сүүлийн 7 хоног байна уу? Сүүлийн 2-7 хоног доторын л нэг өдөр нь байсан юм. Тэгээ бичээд ингээ буулгацсан байжснаа. Би тэгэл яг 5 өдөр миний нэг ажлын сүүлийн өдөр байгаа. Тэгээ тэр видео чинь нэгт өдөр нь орсон байхгүй яг дараагийн яг нөгөө дуусаад дараагийн нэгт өдөр нь амралтын өдрөөр нь өөрийнхөө инсертүүдийг бичээл. Тэнгүүт нөгөө нэг чухал хэсэг нэг чи ясныг айгу зөв анзаарсан хэсэг нь өөрийнхөө нөгөө би ануу арч гэдэг өөрийнхөө нэрийнхээ сувг дээр ерөөсөө юу хийдгийг их ярьдаггүй. Угаасаа тайлбарладаггүй. Нөгөө ашиг сонирхолтой зурчил үүсэхгүй нь би нэг тустай байлгадаг байсан. Гэхдээ юу нэг юм байдаг байсан юм аа гэдгийг би нэг хүмүүснийг харуулъя гэж бодсон байхгүй. Бас гоё ажил штэ. Үнэхээр гоё ажил штэ. Тийм бас гоёыг нь бас хүмүүснийг өөр сувг дээр харуулъя гэдэг. Тэгээ хоёрдугаарт би бас нөгөө за ингээд одоо би энийг хийхэ болсон move on хийж байгаа юм шүү маа гэдгийг publicly олон нийт дээрээ би ингээд нөгөө зарлахыг хүссэн байхгүй. Буцаагаад нөгөө тэр зөвхөн ажлын өдөр гэдэг видеог нийтлээд орхичих юм бол бусад дараа нь хүмүүс ингээд нуу энэ телевизээр байсаар л байгаа гэдэг ойлголтыг ингээд өршүүлээд авах байхгүй. Би тэрүүгээр ийм байдаг. Гэхдээ би одоо энийг ингээд эндээсээ move on болсон шүү гэдгийг нөгөө юм нийтийн платформ дээр ингээд нөгөө мэдээлэл хүссэн юм. Тийм болохоор артал дээр нь ингээд нөгөө за ингээд ажиллахаа болсон ингэсэн. Тэгээд нөгөө хамт ажилласан хүмүүсээ талархаад хүн чинь яг хүнд хорогддог штэ. Тэгээд хүмүүст хамт ажилласан өдөр болох ингээл чихэн дээр командны артал дээр ингээл найруулагч байгаас нь юу ингээд хэдий ингээд хүмүүст ингээд нөгөө телевиз дээр чинь айгүйх нөгөө ганц хүн харагдаал ингээд байдаг чинь багаар ажилдаг бүтэн юм айгүй багийн ажил واخгүй юу. Тийм болохоор нөгөө тэр хүмүүсийн итгэлийг алдахгүй ингээд амхандаа хичээж исэн хүн чинь тийм болохоор нөгөө талархах сэтгэлдлийг бол шууд хэлж чадаагүй болвол ядаж тэрүүгээр дамжуул би хэлэх ёстой гэж бодож албаар тэгж оруулж ирсэн юм. Тэгээд нэгд өдрийнх нь нийтлээд үдээс хойш нь тэгээд нөгөө одоо хуучинлгээ да тий ажлынхнаас хүнийг зүгээр нулимсэн ойртсон хүнийг зүгээр ойлуулчих юм ингээ нэг бөө мессеж авсан. Бүүнэр бас үсцгээс юм шиг байгаа. Тэгээд бүгдээрээ нэг тэгсэн гэсгээд саяхан би бас үзээд өөрөө бас дахиж уйлаад тий. Үнэхээр л нэр хүн хүндээ хорогддог тий. Тэгээд яг айгүй гоё залуу насны 20-од насны маш гоё дурсамж байсан л та. Маш гоё байсан шүү. Би Bloomberg одоо тэр ажлын дараа контент хэлсэн гэж бодоодсэн чинь нэрээ чиний анхны контентууд чи бүр жоохон жижиг хүүхэд байсан шүү дээ. Тэр оюутан байхаас эхэлсэн юм байна шүү дээ. Тэгээд би яг сайн сандیں۔ Чи тэр уулзаж танилцаж үзээгүй байх үед би Facebook дээр чиний пэйжийг олоод ануу харчуу пэйж. Тэр үед тэр бүр надад бүр үнэхээр сонир санагдсан байхгүй юу? Тэр үед чи хүмүүс дөнгөж Facebook хэрэгэлдэг. Instagram баг нөгөө дээр үе vintage logo моготойгоо. Тэгээд Facebook дээр пэйж нээнэ өөртөө зориулж хувь хүн өөртөө зориулж пэйж нээнэ гэдэг чинь маш өөр хөрмөц үйлдэлээс аахгүй юу? Компани байгуулгал тэгнүү гэхээс биш. Тэгэхээр personality page дээсэн ч тийм бүр энэ яг хувь хүний өөрийнхөө character-аар ингэж пэйж нээсэн байна. Ямар сони юм бэ? Нэрээ бас болох юм бэ штэ. Вау тий гэж бодож байсан аахгүй юу? Тэгээд одоо Facebook пэйжтэй, YouTube-тэй, өөр одоо сошиал медиа дээр юу байсан. Ер нь сошиал медиа контент их хийж эхэлсэн энэ одоо процессаа ярьж өгвөл тэр үед бол хүмүүс YouTube-тэй байдаг байсан юм. YouTube дээр нөгөө хүмүүс чинь ороод зүгээр хайж агаал сайн хийдэг байсан шүү дээ. Хайж агаал зүгээр юугаа үзчихдэг. Тэгэхэд би бас өөрөө нөгөө нэг англи хэлээ одоо сайжруулах энэ гэдэг үтнээсээ ч юм уу хүмүүсийн сувруу айгу subscribe хийж үздэг байсан. Өөрөө нөгөө Google хаягтай тэгдэг байсан болохоор угаасаа алхны Google хаягтай subscribe хийж үздэг байсан бол аль хэдийн нэг сувг нэг зам боломж нь гараад ирсэн. Тэгэл зүгээр байгаа сувг дээр л нийлүүлээд явчихж байгаа шүү дээ. Тэгэхээр илүү нөгөө social media дээр өөрөө creator байдлаараа идэвхтэй болсон хэсэг нь яг тэр юу байхгүй YouTube-ос яг ихэлсэн гэж бодоод явдیں۔ Нөгөө пэйжийг яах гэж одоо чинь Facebook пэйж яагаад нэг шаардлагатай болсон гэхээр Facebook profile бол тустай хувь хүний нэг хэсэг байнгут би нөгөө profile руугаа пэйж дагаж орж одоо хуудас дагаж орж сувг дагаж YouTube сувг дагаж орж ирж байгаа хүмүүс шууд оруулахмаар байсан байхгүй. Яа тэгэхээр бас юм жоохон дахиад нэг юм тусад нь байх гээд нөгөө хувь хүн дээр байгаа нэг өөр шиштэй зүгээр ялгаатай гэдэг байгаа юм биш зүгээр өөр хэсгүүд нь баггүй юу. Тэ нэг тэнгүүтээ юм publicly одоо ингээл контент дээр байж байгаа нь болон
гэрте байгаа ануу хоёр чинь нэг хүн боловч нэг хүний хоёр өөр хэсэг. Тэгэхээр би бас тэрийг бас юм жоохон салангад байхгүй бол дахиад нөгөө нэг шуургандаа бас орчих юм шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр нөгөө ийм whirlwind ийм юмдаас орчихоосоо би бас өөрөө айгу амархан тэнцвэр алддаг учраас бас нэг юм protecting my peace байх зорилготой тийм нэг anchoring профайлаа эхлээд ийм нууц байлгаад тэгээд нөгөө пэйж рүүгээ илүү тийм Facebook руу л амхандаа нөгөө нэг зөвхөн YouTube дээр л нийтлээд авахгүй монголчууд ч нөгөө Facebook дээрсэн болохоор Facebook-ээс нөгөө YouTube руу хүн чиж ирэх гэж холбоосоо л хуваалцдаг байсан юм бол та. YouTube дээр оруулсан видеогийн холбоос ил хуваалцдаг. Тэгэхээр яг нөгөө тийм нэмжээгаа сууг бол авчиж байгаа. Тэр тэрнээс хойш тэгээд нэг гарч ирж байгаа ер нь major том тийм social media хаяг болгоно платформ болгоно дээр нөгөө нэрээ хаягаа нээгэж явцсан. Тэгээд тэглээгээ нөгөө идэвхтэй ашиглаж гин гэсэн үг биш. Гол нь нэг талаас нь нөгөө өөрийнхөө нэрийг хамгаалж авч нөгөө reserve хийж хадгалж байгаа үйлдэл байхгүй. Unique буюу нөгөө цор ганц байж байх хэрэглэгч нэрээ username нөгөө хамгаалах зорилгоор бол нэг байдаг. Тэгтээ тэглээгээ заавал нөгөө нийтлэл хийж албагүй. Энд чинь өөр хэдүүлээ нөгөө юм цахим байгаа юм нэрийн утсууд нь баг бидний нэг юм цахим паспорт шиг болчлоо штэ. Тэгж байгаа учраас иймэрхүү зүйлийг нөгөө хамгаалах ёстой гэж бодож тэгэл нэгээд явц. Энэ тийм нөгөө чам тийм байд юм биш. Flickr байд юм биш. Flickr хаагдахаас өмнө чинь Flickr дээр баахан Улаанбаатарыг таагалцсан миний зургууд нэг хэсэг weather дээр гарч ирдэг байсан. Хэдүүлээ нэг Yahoo weather ашигладаг байсан шүү дээ. Тэгэхэд Улаанбаатарыг локейшн доортлолт нь CC анварч гэж гарч ирдэг байсан гэсэн хүмүүс надруу зураг явуулдаг байсан. Тэгэхээр гих мэд ингээ зүгээр л амьдралын явц зэрэг нэг явцсан. Тэгэхдээ тэгээд яг контент болгож хийж исэн платформуд гэхээр зөвхөн одоо YouTube тэгээд одоо Instagram байгаад шиг байна. Сүүл жоохон TikTok руу нэг жоохон юм оруулахыг үедээ оруулж байгаа. Гэхдээ энэ хитвэтэй бол биш ээ. Username гэснээс хүмүүс чамайг овгийн чинь харч уу гэж боддог бах те. Өмнө овг харч уу штэ. Бүр яг ингээд хээ ануу гэж бичээд байдаг үстэй. Энэ яагаад яг өөрийнхөө жинхэнэ аавынхаа нэрээр биш. Яг энийг ингэж брендинг болгосон. Яагаад тийг сонгосон? За дахиад нэг олон улсын харилцааны юм орж ирэхэд хэдүүлээ ингээд нөгөө нэг Facebook ч бай, Instagram ч YouTube нэг тийм Америк англи хэл дээр байгаа соёлтой улсын платформыг ашиглаж явж штэ. Тэгэхээр хүмүүсийн хэрэглэгчдийн нэр нь ч гэсэндээ одоо тэр хэлний соёлыг дагаж явж байгаа. Тэнгүүт нөгөө англи хэл дээр байнгут surname буюу за тэр артлын овг бол үеэс үед бас солигддоггүй. Нэг овгтойгоо явдаг. За эцгийн нэрийг ч юм уу те их хүлэхийн нэрийг ч юм уу тийм нөгөө middle name гэж дундуур нь оруулж ярьдаг. Тэгээ ингээд бодохоор хэрвээ бид нар өөрийнхөө нэрийг өгөөд артлт нь аавынхаа нэрийг өгөх юм бол үе үедэр солигдоод байгаа байхгүй тэр артлын хэсэг. Тэнгүүт бид нар тэгвэл яг одоо нөгөө англи хэл дээр байгаа шиг англикан соёлууд дээр байгаа шиг юм солигддоггүй нэр байдаг үлүүгээ бодохоор уг нь байдаг байхгүй. Уг нь ургийн овг гэж байдаг. Тэнгүүт за тэгвэл ургийн овгийг энэ дээр нөрөөд ирэх юм бол болох юм байна. Тэгж тавь. Ер нь одоо шинэ бэлэхгүй л дээ. Гэхдээ миний бодлоор бид нар паспортон дээр ичсэн, гадаад паспортон дээр ичсэндээ surname гэдэг дээр бол би ургийн овгоо тавиа те. Аавынхаа нэр гэдэг дээр нь одоо чинь аавын нэрийг, эцгийн нэрийг бичээ те. Өөрийнхөө нэрийг гээд бичих ёстой гэж боддог. Тэгэхгүй тэгэл ингээл аэропортоо ярьчин мис ганхуяа гэж дуулах харч байдаг. Хин юм бэ тэр нь яг үнд ингээ мартчих жоо байхгүй те. Тэгэхээр нэг тэгж боддог. Тэгээд нөгөө ер нь ургийн овгоо ашиглая гэж бодсон байхгүй. Тэгээд нөгөө талаасаа ингээд харахаар бас аягүй гой таарсан. Ану харчу. У. Тэгэхээр нэг юм холбоо болгож чаддаг айгүй зүгээр. У ингээ бовчгаар. Тэгэхээр нэг юм холбоо брендинг болчихгүй. Тэгэхээр би угаасаа нөгөө Beyoncé гэдэг шиг ану байж чадахгүй шүү дээ. Угаасаа үшээ манай хэдүүлэнгийнх нь ану бол ойлгомжтой хин гэдэг нь тийм өөр хүн байдаг. Тэгэхээр холбоо үгээр нэг гаргаж ирэхтэй болонгууд тэгээ ану харчуу гэдэг ингээ явчихгоо. За холбоо үгээр ингээ ячаа. Одоо хүмүүс ану арч ерөөсөө ану гэж өрн дууддаг шүү дээ. Тэгэхээр нэг тийм нэг personal brand болгоод ингээ байрлуулж байгаа. Зүгээр л энэ чинь хувь хүний л identity-ний асуудал байхгүй юу? Хувь хүний брендингийн асуудал. Брендинг хийж ин гэдэг маань өөрөө бас ямар зорилгоор вэ гэдэг ялгаатай байх. Гэхдээ зүгээр дижитал орчинд өөрийнхөө нөгөө бодит амьдрал шиг дахиад зэрэгцүүлж орж ирж байгаа нэг metaverse чаашаа. Гэхдээ нэг юм дижиталын платформ болгож байгаа энэ үе тэрийг өөрийгөө бас өөрийнхөө одоо цахим нэрийг гаргаж ирэх ч өөр айгу тийм ач холбогдолтой санагддаг. Тийм болохоор нөгөө ямар ч платформ дээр байсан айлуулах нэг нэрээрээ яваад байх нь зүгээр санагддаг. Tumblr-ын өдрүүдэд чинь ингээд нэг янз бүрийн өөрөөр нэр өгдөг байсан шүү дээ. Айгу тийм ниш нэрүүд гарч ирдэг байсан. Одоо бол яг тийм нөгөө хүмүүсийг тийм confused болох тийм олон нэр хөөгөөд байх нэг бид нар шиг юм micro юм жижигхэн хүмүүсийг ач холбогдолтой бол биш. Rihanna их ч бол яаж нэрээ хааж яаж ч өгсөн хүмүүс дагаад яваад орчиж болно л доо тий. Одоо бид нар шиг энэ micro influencer-уудын хувьд хасаагүй нэг л нэртэйгээ байхгүй. Хасаагүй нэг нэртэйгээ байхгүй бол бас хэцүү шүү дээ тий. Тийм шүү дээ. Тийм тэгэхээр нөгөө тийм дижитал брендингийн хувьд нэг personal branding-ийн хувьд нэг тийм байна. Нэрээ та хэдэд сануулъя. Манай подкаст ивент тэтгэгчээр Vaio Millennia ус ажиллаж байгаа. Европын холбооны стандартыг хангасан Монголын онгон дагшин байгалийн эрдэс тус. Баярлалаа Millennia. Одоо буцаад ярианд орцгоё. За би бол одоо YouTube руу ороод
За 5 жил 6 жил болох гэж байгаа юм байна. Гэхдээ бас ингээд би ч юмд хэлжсэн чи санаж магадгүй. Би чи ютубер хүн биш ээ. Би зүгээр ютуб хаягтай л хүн байхгүй юу? А тэрнээс эсэргээр бол чи яг ютубер хүн байсан шүү дээ. Яг ид контент хийдэг бүтээдэг байхдаа айгүй олон жилийн турш ингээд яг 7 хинч чамаас нэхээгүй байж ахт чинь чи өөртөө хуваар гаргаад яг оруулдаг цагтаа өглөөний 7 цагч үлээ 8 цагч. Нэгд өдрийн 7 цагт. Тэгээ бүр яг тэр мэдээний одоо програм шиг яг тэр хуваарийнхаа дагуу өөрийнхөө сошиал дээр юмнуудаа тавьдаг. Тэгээд энэ удаан хугацаанд чи айгүйх тренд гарч ирэхийг, унахыг, олон одоо креатор гарч ирэхийг, алга болохыг янз бүрийн юмыг харсан бах, ажигласан бах гэж бодож чинь чи айгүйх ажигч штеп. Тэгэхээр би бол тэгж анзаарч байгаагүй. Чи бас нэг юм хэлсэн амар санагдаад хэдэн жилийн өмнө нэг тухайн үедээ микро байсан креатор видео хийдэг охиныг бистэ ямар гоё юм бэ? Өстө гоё надад таалагдаж байна гэсэн. Харин тий надад ч гэсэн таалагдж байгаа. Надад чинь чи тэрийн төгсгөл болох бах та гэж тэгж хэлсэн байхгүй. Тэгэхээр би энэ охины эхлэл ягаад миний төгсгөл болдог вүлээ? Нэр тийм байна. Сошиал медиа чи нэрээ юм ингэж эргэлттэй ихэлсэн юм дууссан юм буцаж эхлэн юм байгаа штэ. Би энэ төгсгөлсний урьдчилан харж үзэж байгаагүй юм байна гэж бодож ирсэн байхгүй. Тэгээд за одоо ингээд 15 жил, за 14 жил энд байсан хүн чи яг ингээд контент бүтээгчийн хувьд энэ одоо өөрчлөлт шинжилэлтүүдийг яаж хүлээж авдаг вэ? Чи өөрөө бас энэ өөрчлөлт шинжилэлтэнд дагаж хувирдаггүй үгүй юу? Чи ингээд viral болохгүй байхыг юу гэж боддөг вэ? Зүгээр ер нь бол нэг юм түүхийг бүтээлцээд байгаа нэг үйлдэл бас биш шүү дээ. Нэг талаасаа түүхийг ингээд зүгээр ажиглаад хажуунаас нь ингээд observe хийж байгаа хүн байгаа байхгүй юу? Би нэг ханаас нэг контент бүтээгч болъё яг энүүгээрээ ингээд нөгөө одоо насан туршдаа хийн цааштай ингэж гэж бас бодоогүй дараагийн өөр юм хийгдэн. Буцаад ер нь сонирхсан салбар руугаа эргэж орж дахиад өөр салбар руу орж ажиллана л гэж бодож исэн учраас ерөөсөө би контент бүтээгч байхыг насан туршийн зүйл байна гэж бас бодоогүй. Үсэд хийгч нэг хүсэхгүй бах гэж бодож исэн. Тийм болохоор нэг хөнгөн хандаж чадсан л да иймэрхүү хүсэл туналт юм бэ тийм ээ. Нэг тийм амбиш заяа биш байхгүй яг үнэндээ. Тэгээ одоо ч гэсэндээ буцаад нэг контент хийхээ болоо нэг дуртай үедээ хийвэл хийгээл ингэж явж байгаа. Ч гэсэндээ бас тэр нөгөө сэтгхүүтэй маань холбоотой байх. Яг тийм нөгөө яг хуваарьтайгаар оролдог байсан үуч яг сериосны за яг контент бүтээгч байгаад үзье юм. Жил гэдэг үе учраас яг тэрийг яг ажил шиг хандсан баггүй ингээ хуваар гаргаад тий. Энд чинь бас юм төлөвлөгөөтэй юм явах юм бол нэг юм хүрдэг штэ. Би бас буцаагаад өөрөө тийм нэг viral контентын одоо дүр байх үст тийм чадвартай хүн бас биш. Тийм хүмүүсийн анхаарлыг татаад байх хүн бас биш учраас нэг тийм за тэгвэл тэггүй бол ядаж илүү work ethic-тэй ажлын этикээрээ жоохон татгаж үзье гэж үзэхээр тэгээд болсон баг л да 7 хоног болгоны нэг видео заавал оруулна ингээ өөртөө ингээ хуваар тавиад ингээ явангууд нэг талаас нь чинь нэг мэдээний хүний зан төлөвийг контент бүтээлэг рүү оруулж ирж байгаа үйл тахгүй. Тэр нь ч бас нэг recognized болоод өөр нөгөө зүүн Азийн өөр юм контент бүтээх болоод иймэрхүү юм руу хүртэл ингээл зочин бочроо очиод ингээл танилцуулж масуул ингээд. Тэгэхээр бас нэг тиймэрхүү нэг практиканд бас хүмүүс сонирхолтой байсан юм шүү. Сэтгүүлчээс контент бүтээгч болох тал руугаа. За буцаа зөвхөн цэвэр контент бүтээл рүү ороход магадгүй урталт нь ингээд нөгөө энгийн ажил хийж үзээд энгийн нөгөө цалинтай байгаад ингээд үдцсэн учраас бас энийг бас энгийн ажил шиг хандаж бас болсон баг. Зарим талаасаа ингээд нөгөө өөр ажил хийж үзээгүй зүгээр цэвэр контентороо ингээл явцсан байгаа. Макро инфлюенсерүүд ч байна, микро инфлюенсерүүд ч байгаа штэ. Тэгээд нэгэн цагт өөрөө бас ингээд relevant байхаа болоод те яг контент бүтээгч гэдэг агуулгаараа одоо амжиргаагаа залгуулах боломжгүй болоод ингэсэн цагт чи хэн болох вэ? Хэн болж үлдэх вэ гэдгийг хэдүүл нэг бодмоор те. Нөгөө хэний нэг шүүмжлэх гээд байгаа даа биш зүгээр ухамсартайгаар ингэ бодоод үзье л да тий. Тэг ингэ бодохоор бас ард нь өөртөө би хэн байж явах лээ гэдгийг авч үлдэх нь айгуу чухал байгаа байхгүй. Тиймэрхүү ингэ трендүүд ингээл анзаараад ингэ явахад изээд нөгөө тренди байдаг зүйл чинь гоё охтууд изээд л тренди байна. Изээд л байна. Хошигнол хизээд л тренди байна. Хошигнол хизээд л тренди байна. Буцаагаад нөгөө нэг хаана явах вэ, ямар хэлбэрээр хүрэх вэ гэдэг чинь л өөрөө ялгаатай болоод ирж байгаа байхгүй. Анх чи ингээд нөгөө нэг юм влогууд амар явсан шүү дээ нэг. Нэг 10 минут 20 минутын влогууд явдаг. Сүүлдээ 40 50 болоод ихсэж үгс үзгээ болоод ихсэн. Тэрхий урт болоод байна га тий. 20 минут дээр ингээд влог дээр явсан. Сайн ингээд нэг хэсэг short form video амар явлаа. TikTok юу явал reel мэл рүүгээ ороод ингээд тэгчиж тэр чин дөнгөж анхны 1 минут зинутын урттай байсан. Одоо эргээд тэр нь уртцаад байна шүү дээ. 3 минут болсон уу? 3 минут болсон явж байна. Эргээд нэг 10 минут ч юм ингээд уртцаад ингээд явж байна. Одоо тэгвэл буцаагаад long form video. Одоо хоёулынх нь яриа сууж байгаа чинь одоо байгаад байгаа тренд шүү дээ. Ингээд нэг тийм олон юм үзүүлээд
байх шаардлагагүй зүгээр ярьж идэг. Үзэж байгаа үзэгч нь ч гэсэндээ ингээ заавал нөгөө яс суугаад үзэх албагүй. Зүгээр бэкграундаа тавьсан дууг нь сонсож байгаа хангалттай байдаг ч юм уу те. Тэгэхээр иймэрхүү нөгөө тухайн энэ чинь зүгээр л нөгөө behavioral marketing л байгаа юм л да. Тухайн үзэгчийн яг сонирхож байгаа үзүүл нь юу байна вэ? Ямар behaviorтай, ямар зан төлөвтэй байна вэ? Тэнд нь тааруулсан л агуулгыг хийж өгч байгаа. Энэ чинь бас нэг талаасаа ингээм хамтын community үүсгэж байгаа мөртлөөсөө бас дунд нь ийм жоохон transactional тийм одоо өгөөтэй аваатай нэг тийм юм одоо тийм хэв шинж бас байдаг штэ. Тэгээ явчихж байгаа байх. Тэгэхээр нөгөө нэг буцаагаад контент бүтээгч нар маань бас магадгүй яг энэ контентороо 100% өөрийгөө бас нэг тодорхойлохгүй. Эннээс гадна нэг юу юм бэ? Юг харуулахгүй бай тийм. Харуулахгүй зүйл маань хинбэ? Тэрнэр байхад бол жин шуг маалтчихгүй явчихгүй л үү дээ. Би бас жигж бодоод одоо шин өнөөдрийг хүртэл би ерөөсө home tour хийгээгүй байх жишээ нэг гэрээ ерөөсө харуулж байгаагүй. Өөрөх амьдралын хувийн space-ийг бол хувийн space гэж боддог. Тэглээгээд дандаа юу ч харуулахгүй суугаад ард нь background зүр харагдаад өнгөрүүлдэг гэдэг юм зү дээ. Anyway. Тиймэрхүү. Тэгэхээр трендийн хувьд ингээл иржлээдэг, буцчлээдэг ингээл бүтэн энийг судалдаг салбар шинжлэх ухаан биш дээ. Маркетингийн салбар ингээд байгаад хахад тэрэн дээр би ч юу бодох вэ? Хэдүүлээ бас энэ салбар нь нийлүүлэлт хийж байгаа нэг талаасаа. Нөгөө талаасаа буцаагаад зөвхөн нэг харилцаатай биш юм community үүсгэсэн бие биендээ win-win байхад л хангалттай зүйл штэ. Community маань ч гэсэндээ гой хүртээмжтэй буцаагаад бид нарт ч хүртээмжтэй хамтарч байгаа талууд хүртээмжтэй. Бүгдээр ингээд нөгөө сэтгэл хангалуун хин нэгээ нөгөө нэг давмгай талыг нэгэндээ өгөөгүй ингээ байхад тэгэл хэдүүлээ зохицоол зах зээлд амьдарчих байлгүй дээ. За 19 онд лөө хэдүүлээ 4 төмсийг 19 онд хийсэн л ах та тий. Тэр шилжилт аюу сонирхолтой аюу сонирн болсон тий. Яагаад гівгэд дөрүүлээ суужснаа болзооны тухай яриад жийсэн хүн 4 төмсч болцсон. Тэр бас аюу сериосны мэдээний хөтлөгч байжсэн аа гівхэн болзоо ярьсан. Үнэлцэх тухай яриа суугаад байсан. За би тэрийг яаж ихснэг бол санаж чинь. Чиний өнцгөөс яаж ихсэн санагдав. Хин чамд ер нь тэгж хийлж дуудаж тэнд авчирсан. Чи тэр централийн офис дээр юу хийжсэн? I have no clue. Би золтол хараацгүй сая. I have no clue. Гэхдээ санах нэ яг энэ контент хий гэдэг санаа бол залуучуудаас гарсан санагдчихсан. Хоёлаа бол зүгээр яг ингээд хоёр нөгөө хөөрхөн царайдаа сууж явах хэвээр хоёр эмгтэл охин нь байсан шүү дээ. Тэгэхээр чи хоёлаа тусдаа контентын өөртөө одоо ажилтай ажил биш одоо өөрөө өөрсдийн гэсэн контентод талбартай байсан шүү дээ. Тэгж яхад мэдгүй манай хоёр залуу л хэвлээ юусод тэгээ юу шүү дээ. Ганц л видео хийчихье гэж орж ирсэн шүү дээ. Ерөөс олон юм ганцыг л ярьчих гэхээр бисэн ганцыг гэсэн болохоор за яах вэ? Ганцыг бол зүгээрээ гэдэг. Окей ингээд ярьчих. Яагаад гэдэг нэг суугаад чаавасаа юу ийм микрофон ч байгаагүй шүү дээ. Би тэрний эдитийг хийдэг байсан юм аа. Үнэхээр өөрөө ч зовдөг байсан, үзэгчтэй ч зовдөг байсан байх уушгаард. Нэг ганц нэг юм ингэрийн микрофон ширээн дээр наашуугаа тавьчихсан. Стакан макан дээр хүртэл ингээд авчиад ингээд тэгээд нэг юм нацаам зур шуумын татаж биччихдэг нас. Хөрөөсөө хоолойг нь шуумыг нь биччихдэг. Тэгээд миний нэг нөгөө Canon G7X дээр G7X дээр одоо буцаад нөгөө фото камер болж модод гарч ирээд байгаа. Тэрэн дээр бичдэг. Тэгээд нэг хоёр ингэрийн миктэй дандаа ам дүрс хоёр нь зөрчдөг. Би тэрийг нийлүүлэх гэж үгээ хэлдэг байж үлээ. Тэгээд нэг ямар ч гэрэл офисын гэрэл дээр бичдэг. Тэгээд нөгөө айл нь ажилтай болохоор ашийн цагийн дараа дандаа нэг орой харахгүй эсвэл нэг мангар өглөө ихт бичдэг. Нарны гэрэлд өгнө биччихье гэсэн ч тийм боломж байхгүй тий. Тэгээд нэг хав хар нэг бүрлээс дөрвөн хар юм ингээд суугаал хүмүүс үзээд байдаг байсан. Одоо ингээд санаа зовмор тий ингээд айгу органик гэхдээ айгу genuine яг жинхэнэ байсан болохоор тэр маань бас хүмүүст хүрсэн болов гэж боддөө шүү. Ер нь бол тэр агуулга дөрүүлэнгийнх нь амьдралыг бол өөрчилсөн шүү дээ. Дөрүүлэнгийнх нь амьдралыг өөрчилсөн. Тэгээд за яг энүүхэндээ л гэж хэлэхэд бас контент бүтээлтийн одоо ер нь ийм подкаст ч юм уу тиймэрхүү төрлийн контентын хандлагыг ч гэсэн өөрчилсөн санагдаад байдаг шүү дээ. Монголд яг тэрнээс өмнө подкастууд байсан. Гэхдээ яг ингэж илүү их ингэж чөлөөтэйгээр болзоо, харилцаа, секс ярддаг байсан нь бол бас нөлөөлсөн бахаа гэж боддгоо. Дөрүүлэн тэгээд ямар алдах юм байсан биш дээ. Яг өмнөндөө бас тэр үед чинь хин нь өстөө нөгөө хосгүй байсан. Тэгээд жөөсөө бүр хамгийн анх нэрсэн шүү дээ. Бүгдээрээ төмсийн салаад. Тэгээд явжсэн. Угсаа дөрөв төмс юм болохоор тэгэл тэр нэг төмс гэдэг нэртэй дөрөв төмс гэдэг нэртэй олцсон. Дууссан шалтгаан нь ч гэсэн дөрүүлээ төмс учраас л дууссан. Үнэ. Тэр гэдэг айгүй маш гоё дурсамж байт юм аа. Айгүй гоё байдаг гэсэн. Бид нар хизээч ярих сэдвээ бэлддэг байгаагүй. Хизээч тэгж оруулъя, ингэж оруулъя. Ийм өнцгөөс нь ярий. Ямар ч зохиолцтой цэвэр unscripted
Тэгээд тухайн үеийн одоо ингээд тим юм яриад эхлэхээр чамд ингээд харилцаанд чинь болзоонд чинь нөлөөлж ирсэн үү? Ямар ч намайг тэгэнгүүт нөгөө single юм байна гэдэг ямар ч approachlах нь бол нэмэгдээд ингээ орж ирж ирсэн. Ингээл sliding into your DMs гэдэг шүү дээ. Ингээл DM-ээр slide ин хийн. Зарим мэдрэмжтэй slide ин хийж байгаа хүмүүс байна. Үнэн бас яг надаасаа 7 доор төмс хүмүүс бас байна тий. Манжи юм хаашийн. Тийм нөлөөсөн. Тэгээ тэндээсээ ч гэсэндээ бас дагаал бас хүмүүнтэй болцсон шүү дээ. Тийм шүү дээ. Тийм телефоноор. Яг нөгөө бичлэгэн дээр ярьсан сэдвийн дагуу DM бичиж орж ирээд байдаг гэсэн тий. Яг нөгөө ярьцнаа нь хөндөж ирээд хаяа бас тэгээд буцаагаад тэрийг нь дараагийн бичлэгнийхаа материал болгож ашиглана. Тэгсэн чинь тэгээд эн чинь ингээд явчихдаг. Гэтэ нэг гоё юм нь хэдүүлээ нэг чухал юм. Тэрийг дагаж ирээд бас өөр хүмүүстэй болслоо гэх тэр хүмүүсийн privacy бас айгуу чухал байсан байхгүй. Тийм болохоор нөгөө анх нөгөө хэрэг ингээд слайд хийх юм бол за би ингээд ийм relationship ярьдаг ингээд подкаст одоо видео кастэнд ингээд орж байгаа. Иймэрхүү юм би ч юм нэр мэрэж хэлэхгүй ч гэсэндээ ингээд иймэрхүү яригдах одоо байхаа чи тэрийг хүлэн зөвшөөрж байгаа юу энэ гэдгийг нөгөө зөвшөөрлийг авч агаад бүр чи тэгдэг байсан. Би тэгдэг байсан яг яригдах байх шүү яг are you comfortable with that үгүй гэх юм бол хэрэгсэг нь ярихгүй ч юм уу те ер нь би ингэ ярьчих байх шүү гэдэг дээр чи нэг талаас ингээд хамт зүгээр үерхдэг байж байгаа дараа нь ингээд видео хийдэг болоод ингэсэн бол нэг өөр тэгтэл анханасаа ингээд нөгөө relationship ярьдаг хүүхэнтэй өөрөө очиж болцонгуудаа ярьж болохгүй гэдэг чинь ярьлаа гэдэг. Тий ингээд ах чи өөрөө бас жоохон сонирн баггүй те. Тэгэхээр нэг тиймэрхүү зүйл бас яг тэгж орж ирсэн. Тэгээд подкастаар дамжуулж бас ус хүмүүст мессеж энэ төр өгөөл үзтээ. Зөндөө зөвлөгөөгөөс ямар ч өөртөө нэг туршлагатай айч юм шиг. Гэтэ тэр өгсөн зөвлөгөөнүүдээ харахаар бас хөөрхөн л байдаг шүү дээ тий. Үгүй ээ гуйчхад яачаад байгаа үерхийгээ хэлчихээд яачаад байгаа хэлхийн хиндээ бас тий ганц бие ээж аваад хайртай байх хэрэгтэй. Үгүй болзооны этик гэл айгу хэрэгтэй юмнууд бас ярьдаг байсан бэлээ бид дөрвч. Тэр нөгөө болзооны үн мөнгийг хэн төлөх ёстой вэ гэдэг ч үлээнээс тэрний комментуудыг санаж нөө анхны юм дээр бүр ингээд тэр бол бүр ингээд хүн видео ингээ хийх болгонд дандаа гоё үзэж байгаа хүмүүс өөрсдийнхөө юу ингээ нээлттэй хуваалцдаг. Зүгээр бид дөрөв яриад өнгөрчдөг биш. Тэр доор нь бас аюу гоё яриа ингээ комьюнити маань хоорондоо ярилцдаг байсан шүү дээ. Тэр чинь гоё яриаг үүсгэнгүүт би тэндээс өөр хүмүүсээс ингэж боддөг юм байна. Ийм ялгаа бас байдаг юм байна. Буцаагаад нөгөө хүмүүсээс амар суралцж байсан. Бүгдээр тэр нөгөө бүгдийг зүв гэсэн үг биш. Гэхдээ зүгээр ялгаатай үнцгүүд байдаг юм байна гэдгийг нөгөө ухаарж ухамсарлах нь ойлгох нь бас аюу үн цэнтэй тийм нөгөө зүуд байсан юм шиг. Тэр болзооны санхүү ярьдаг дээр биднэрт охтууд болзооны төлбөрийг төлөхөд асуудал алгаа. Та нарт төлөвлөхөд асуудал байна. Тэр айгу гоё код туслаа. Тэрнээс олж авсан хамгийн гоё юм. За мэдээж гоё дурсамжууд, хөөрхөн бичлэгнүүд, чанаргүй ч гэсэн хөөрхөн бичлэгнүүд. Яа одоо үзэхээр бүр хэцүү ах баха. Иймэрхүү чанартай бичлэгнүүдтэй болцсон чинь те одоо харин те. Тэгтээ хамгийн гоё нь чивт хоёр байсан байхгүй юу? Гөө чи бит хоёрын одоо энэ нөхөр миний олж авсан тэр бичлэгнээс олж авсан гоё юм чивт хоёрын нөхөрлөөсөн. Тэрнээс өмнө чи бит хоёр бол тийм дотн байгаа шүү дээ. Тэгээд хэлсэн шүү дээ. Ер нь яаж явж байгаа тэрэн дээр хамт суудсан. Гэтэ бас нэг гоё нь хоёр ялгаатай хүмүүс утсан болохоор яг таг найзлдаг хүмүүс ч нэг юм хоёр талаас ирээд байгаа юм шиг санагдчих шүү дээ. Гэл буцаагаад хоёр өөр юм ингээд ярьчихаар бас нэг бодлын хүмүүс чинь би нэг альва нэг медиа дээр хүн өөрийгөө төлөөллийг харах айгуу дуртай байдаг шүү дээ. Тэгэхээр магадгүй бас тиймэрхүү байдлаар бас нэг хүмүүс нэг юм эйженси бас өгсөн байж магадгүй. Чи надад тэгээд анх тэгэж найзалж эхлэх намайг юу гэж боддог гэсэн анхны сэтгэлээ эхлэв. Чи ямар тэнэг охин байл гэж боддог. Ямар тэнэг охин байл гэж бодсон. Ямар юу гэж бодсон юм бол доо нэрээ. Чи намайг худ охин гэж бодсон уу? Худ охин гэж бол бодоогүй. Юу гэж бодсон нөгөө? Чи намайг ядаргаатай гэж бодсон уу? Жохон ядаргаатай. Тэ нөгөө дүнгэж нэг яг юу драйв хийх вэ те яг яах вэ гэдэг нөгөө ойлгоогүй байгаа үед ингээд учир нь олдохгүй байгаа штэ. Ямар ядаргаатай ямар хэм ярдсан бэ гэж бодсон штэ. Тэгээ манай хүн ч нөгөө ингэдэг. Тийм үү? Чи одоос нэгдэг штэ. Interesting. Тийм байна те. Юу ч мэдхгүй те. Яана. За би таарт одоо нэг нууц зааж өгье заяа. Хэлчих юм уу ихтэй. Гэт манай хол нэг мэдж байгаа юм аа мэдхгүй юм шиг сарилахтай амар сайн заяа. Зүгээр энэ үе яриаг цаашаа өргөжүүлэх арга байхгүй да энэ түүс мэдхгүйтэй ш нэг тэгээд байгаа даа бас биш энэ өхрийн ордныхан бас юм мэднэ
бас юм болгоны тэнэг хөөхөн гэж бас харж болохгүй шүү хүмүүсээ мэдж байгаа. Тэгээ тэр үеэс л тийм байсан мэлээ шүү дээ. Би жинхнээсээ мэдэхгүй байгаа юм ингээ яваадсэн чинь цаанаа зүгээр тэнд дунд нөгөө нэг dumb blonde болж үжээд байгаа байхгүй их яг үнэндээ тэнд. Тэ? Жаахан нэг тийм. Тэр чинь нэг талаас ингээд ийм хүртээмж оролцоог нэмж байгаа байхгүй юу? Том зүргээрээ харах юм бол хүртээмж. Тэгээ тэрийг ойлгодог болчихгоотаа ингээд ярилцахаар ингээд хоёрлаас тэгэхээр ингээд ядаргаатай болчих жоогүй. Одоо анх бол би чамс энэ ямар ингээд нуруунд нь яатсан хүүхэн бэ гэж бодно үстэй чи яснаа. Тий. Ямар хатуу ширүүн хантай юм бэ гэж. Үгүй гэтээ нөгөө анхнаас нь контентоор нь жоохон мэдчихсэн болохоор бол тэгэж айхтар бодоогүй. Гэтэ ингээд хамт суугаад олон бичлэг хийгээд яг Twitter ингээд зэрэгцээ суудаг гэсэн шүү дээ. Ингээд зэрэгцээ суухаар ёо өстө миний үнэхээр 100% эсрэг юм байна л гэж бодсон. Twitter үнэхээр юун дээр ч санал баг нийлэхгүй шахуу тий. Видеонод ерөөсөө нийлдэггүй шүү дээ. Ерөөсөө нийлдэггүй. Одоо л ингээд заримдаа найзуудаа дундаа явахаар чи тохиолын preferences амар таг өөр шүү дээ. Гэтэ нэг бодлын гоё юм тэгээд we're never gonna go for the same thing. Which is юу ч хосгүй. Булаацдахгүй. That's a silver lining нөхөхгүй. Тийм байна. Тэгээд тэрний дараахан маш их хүмүүс үгүй яац юм бэ нөгөөдхөө хийгээч гэдсэн шүү дээ тий. Тэрний одоо дөрөв төмсийн 90 үеийн төгсгөл бол надад айгу хайран санагдчихсан. Амар хайран байсан юм. Үнэхээр хайран гонигтай санагдадгүй би яаж иж байгаад өргөжлүүлмээр санагдчихсан баггүй. Гэхдээ одоо хин нэгний буруу бол биш. Хин нэг нь одоо буруу болохгүй юм хийгээд биш. Одоо бид нар дөрүүлэл сайхан харилцаатай хэвэрэл байгаа шүү дээ. Одоо энэ студ чинь пүү бит хоёрын студ шүү дээ. Би одоо хүртэл пүүтэй харилцаатай холбоотой сэгэдэй ч гэсэн саяхан уцаар ярьж марсан. Тэрний төгсгөл яагаад ирчихсэн гэж боддог вэ? Дөрүүлээ төмөс болохоор юм болов уу? Тийм л ах. Буцаагаад нөгөө юу байсан бахаа content economy, creator economy-гийн бас асуудал байж магадгүй гэж бодож байна. Анх бол дөрөв төмсийг хийж яхад бид нар эндээс ширхэг төгрөг олоогүй шүү дээ. Үгүй ерөн дөрөв төмсийн туршид ширхэг төгрөг олоогүй. Яг нэг гоё зүйл нь мэдээж хэрэг ингээд нөгөө контентийг сонирхож үздэг байсан хүмүүстэй биднийг бас таниулж өгөөд магадгүй хүмүүс ингээд I like you гэхээр дагаж орж ирсэн те зарим нь одоо надад дургу чам дуртай байгаа чамаа дагдаг те эсвэл чамд за хулан арай биш юм байна за ануун зүгээс ч юм уу гэдэг ч юм уу тэгээд ингэхээр бас бид нар тийм community үүсгэж өгсөн гол value нь маань тэр байсан шүү дээ тэгээд цаашдаа бас магадгүй ингээд ийм өөрсдийнхөө community бас олж аваад бүгдээрээ ер нь нэг харилцсан одоо ашигтай гэж хэлмээргүй байна л да нэг юм win-win байсан тийм харилцаа тэрнээс бол төрсэн байх гэж бодож байна яг нэг тиймэрхүү нэг хэцүү нэг болгосон нэг хэсэг болоод ирэнгүүт өөртөө яг нөгөө дөрвөн юм оролцох талтай тэгээд нөгөө creator economy чинь өөрөө ингээд бас нэг том яг тэр үедээ ч хөгжөөд ингээд явж исэн үе байгаад тэгээ өөр юм хамтран ажиллаж байгаа. Жохоо нэг юм юумэр юмдээ нөгөө зүгээр контент хийх биш буцаад энэ creator economy-ийнхаа нэг хэсэг болгох нөгөө зүйл рүү ингээд шифтэлж хийдүүлээд чадаагүй юм шиг та санагдаад идэв. Санагдаж байна. Одоо ингээд асуугаад ингээд бодохоор ивент итгэж байршуулах уу? Юу яах уу? Юу гэж өгөх юм? Бид нар юу гэж ярих юм? Ямар үнцгэн. Тэгээ анхнаасаа нь ерөөсөө unscripted ингээд явдаг байнгут. Тийм scriptтэй болох хэрэгтэй болоо л те. Тэгээ нэг л бидний нөгөө анхны core маань өөр айгу тийм organically босоод ирсэн учраас organically буцаагаад нөгөө нэг өөр юм нэмэлтүүдийг хийдүүлээ нэг оруулж ирч чадаагүй. Анхнаасаа бас магадгүй дөрөв төмсийг амжилттай болгосон зүйл нь дөрвөн өөр өнцөг байсан учраас дөрвөлээ хизээч нэг юмдээ санал нэгдэж чадахгүй байхгүй. Амжилттай болгосон зүйл нь дөрвөлээ том толгойтой. Дөрвөлээ том толгойтой. Дөрөв дэше хараа суучдаг. Дөрвөлээ зөрүүд. Яа тэр нэг зөрүүдэлсэн чат группүүд бол зүгээр хамгийн зөрүүд нь нэг хоёр хүн байдیں۔ Нэг нь би тахта бодвол нөгөөх нь сэги. Тийм дунд нь ингээд бит хоёр ууралж бараг ээлж хайж гараад арт нь пүү хулоо хоёр одоо хоёлаа яах вэ? Наа гэдэг үздэг ч юм бит хоёроос. Тиймэрхүү юмнууд бас болох жишээ нэ те. Гэхдээ энэ бол нөгөө буруу гэж байгаа юм шиг зүгээр л naturally болсон зүйл байгаа байхгүй юу? Яг л угаасаа хэдүүлээ анханасаа нэг юмдээ санал нийлээл ингээл яваад байсан бол магадгүй бас юм дөрвөн өөр өнцөг дөрвөн өөр юм перспективүүд гарч ирсэн зүйл бол ихгүй байсан байж магадгүй. Тэгэхээр зүгээр л тэр үед нь ягаал за гоё зүйл нь болсон. Ингээд явсан гэхээр ингээд яв. Тэр капсул руу үдээд ингээд чихэн гоё. Тэгээд буцаагаад нөгөө нэг нөхөж үзэх юм бол бүтэн тусанд сууг нэгээд хоёлаа байршуулсан шүү дээ. Чухал ажил болгоод шин сууг нэгээд архивлсан видеонуудаа хэс сэрийгээ тийшээгээ байрлуулад ингээд явсан те. Гэхдээ тэрийг тэр мөчтөнд ингээд нэг үлдээчүүл. Хэрвээ та хэд тэр power дөрвөн төмс гэдэг сувг руу ороод үзэх юм бол яг ингээд ануу битэрийг харж болно заяа. Бичлэгнүүдийн чанар дүрс дуунаас намайг харж болно. Тэр бичлэгнүүдийн description дээр бичсэн байгаа текстээс анууг харж болно. Уг видео анх 2019 оны тэдэн сарын тэдэн тэр сувг дээр нийтлэгдсэн тухайн үед тэдэн үзэлттэй байсан. Одоо ийш нь нүүлгэлээ гэж байх шиг те. Бүр яг
яг бүр мэдээний тексттэй. Тэрийгээ тэгээд видео болгон дээр тэрийг нь оруулсан. Тус бүрийнх нь үзэлт комментийнх нь тоотой. Йоо, тэгтэйстэй гоёсан. Тэгээд энд яг хэлмээр байгаа юм. Яг л зэгэл цаг хугацааны л ирэхээр яасан. Тэрнээс бид дөрөв одоо хоорондоо муудалцсан, үл ойлголцолд хүрсэн. Ямар нэг юм булаацалцсан, угаасаа булаацалдах юмч байгаагүй. Тийм зүйл болсон. Тэгээд одоо ч угаасаа ажил амьдрал бүх юмнууд нь одоо харилцаанууд нь өөрчлөгдөж байгаа учраас яг тухайн үеиг шиг хязгаарч гарч ирж чадахгүй болсон. Тухайд яг дөрүүлээ төмөс байсан нь бас их чухал болсон. Төмөс биш болоод ер нь бас өөрчлөгдөж эхэлсэн. Тийм баг. Төмөс тийм яа биш төмс хэврэлтэй юм. Үгүй тэгэл дундуур чи ингээл өөр хүмүүс гарч ирээл ингээл харилцаа холбоонууд гарч ирж байгаа шүү дээ. Үерхэл нөхөрлөлттэй байх үед бол тэгэж ярих бол хэцүү юм байл. Тийм ээ, тэр чинь бас өөрөө жоохон тийм шүү дээ. Сонин. Нөгөө харилцаанд байгаа хүндээ бас жоохон шудраг ус шүү дээ. Яг хэрвээ нөгөө нэг ухамсар тухаанаар зөвшөөрөөд yes гэд ингээ явж байгаа бол fine. Гэтэ хүн болгон бас тийм нийтлэлтэй бас байх боломжгүй. Тэрийг байхгүй байна гэдгийг шүүмжлэгч бас утгагүй тийм шүү дээ. Тийм. За тэгээд цаг хугацаагаар ингээл яваад байна л та. Нэг хэсэг одоо хаана байна вэ? Яг ажил, амьдрал, сэтгэл зүйн хувьд ч гэсэн чи яг одоо хаана явж байгаа юм шиг санагдаж байна. Би одоо эргээд нэг тийм 20 насны эхэндээ нэг тийм байсан нэг л давирун. Тэг ингээл өөрөө л юм ингээл те. Ингэсэн ингээ байнгут одоо эргээд нэг тийм жоохон нэг тийм носталжиктай ингээд буцаагаад нэг юм момент болгоноос ингээд нэг юм аз жаргал магадгүй нэг юм value хүртийг хүсдэг. Цаашдаа би ирээдүйдээ ингэн гэдэг зүйлийг мэдээж хэрэг байгаа. Гэхдээ тех замдаа ингээд өнөөдөртөө нэг ингэж нэг амьдрах одоо яг юу вэ гэдэг юм. Нэг зогсож байгаа цэцэг үнэрлэг. Тийм хүсэлтэй байгаа гэх юм уу? Буцаагаад нэг жоохон нэг юм хурд саарсан гэж үс хэлэх утгагүй л дээ. Гэтэ yes. Хурд саарах гэж хэцүү л баг л та. Ихтэй сарсан угаасаа нөгөө сувг дээр одоо жишээ нь хаяал нэг видео орж байгаа. Нэгөөсөө миний нөгөө value system өөрчлөгдсөн байгаа байхгүй өмнө нь үнэт зүйл ингээ өөрчлөгдсөн одоо дараагийн хувирсан өөрчлөгдсөн. Буцаагаад нөгөө би өөрөөс нь нөгөө контент бүтээгч боловч энэ маань одоо жишээ нь миний нөгөө амжиргаа гэдэг ч юм уу өмнөх яг миний ажил гэж нөгөө хандхаа болоо. Би буцаагаад гол нь контент бүтээлийг анх би нэг хобби болгож эхэлсэн. Одоо би нэг буцаагаад яг хобби гэдэг рүү авчиж байгаа байхгүй. Тэгжиж яг хийхээрээ энэсээ аз жаргал авдаг. А өмнө нь бас нөгөө 100% байнгын зөвхөн контент бүтээгч ингээ байгаад байхаар чинь нэг хэцүү зүйл нь чиний амжиргаа бол явчихгууд хитрхи ажил шиг болоод ингээ эхлэхээр тэрнээсээ хүртэх нэг аз жаргал сэт ханамж айгу буурдаг. Тэгэхээр би буцаагаад тэрлүүгээ контент бүтээлийг аваачаад ингээ тавьчихад тэрэндээ айгу гоё байгаа. Буцаагаад өөрөө нэг юм нэг хэсэг болж ажиллаад хамтын юм value хамтын одоо үнцнийг бүтээгээд ингээ ажиллахаар нөгөө нэг дээр нэмэх нэг тэнцүү 3 гэдэг шиг ганцаараа хийх биш олуулаа хийж байгаа value гэж харахыг хичээдэг болсон. Тэгээ тэгж ч ажиллаж чадж байгаа байх гэж найдаж байгаа. Яа, одоохондоо нэг тиймэрхүү юм байна. Тэгтээ буцаагаад одоо чинь контентыг идэвхжүүлнэ гэдэг ч юм тийм сонирхол бол байх нь бол байгаа. Гэтэ эргээд нөгөө нэг буцаагаад нэг өдөр болон 7 хоног болгон хийх юм шүү гэдэг иймэрхүү нэг гал цогийг нэг нээсээ нэг жоохон хүлээж байгаа. Тэр оч маань эргэж асахыг жоохон хүлээж байгаа. Тэрийг мэдээж би асах хэрэгтэй боловч буцаагаад нөгөө дахиж өөрийгөө тийм burnout руу аваачлаа тэгэж өөрийгөө зовоохгүйгээр ингээ гоё юм. Naturally organic-аар юм аз жаргалтайгаар авчинтаа гэсэн бодолтой байна да. Одоо ингээд анзаараад үзэхээр яг орчин үеийн нийгмийн олон төрлийн ажил хийх тэр type төрөл нь байна шүү дээ тий. Тэднийг хийж үзсэн байгаа байхгүй юу? За 9-өөс 5 ажил хийж ин тий яг office corporate ажил хийж ин. Контент бүтээгч 100% контент бүтээгч байж үзлээ. Одоо чи ингээд хуваараа бизнес эрхлэх тийм хүсэл сонирхол мөрөөдөл чамд байдаг уу? Чи тийм хийх хүсэл байдаг уу? Эсвэл төлөвлөгөө ч юм уу байдаг уу? Одоо тэгээд өмчийн эзэн болол гифтчимаар байна дөө. Гүй ч одоо бизнес хийвэл яг ингээд бүх төрлөөр нь туршлагатай болох гэдэг шүү дээ. Харин хийж болох л ахал. Гэхдээ би нөгөө payroll хийхээгүй хэцүү. Бусад хүмүүсийг ажилуулад тэгээ цалин тавиад тэгээ ингээ ажиллах нэг тийм би дуртай бол хүн бол биш юм бэлээ. MBA хийж яхад ч тэр дараа нь компани засаглал руу ингээл орж явах ч тэр нэг хэсэг хугацаанд бас би яг payroll тавьж ингээд хүмүүс ингээ үүдсэн. Бизнес эрхлэн гэдэг чинь бас өөрөө тийм амархан хүн болгоны хийж чаддаг зүйл бол биш шүү дээ. Янз бүрийн хийгээд үдцэн байна гэдэг чинь гэлээгээ заавал хийх ёстой бас биш. Яг юм entrepreneurial хүмүүс бас төрдөг юм шиг. Буцаагаад үнэхээр юм visionary entrepreneurial хүмүүсийг дэмжиж ажиллах чинь бас өөрөө айгүй утга учиртай зүйл байхгүй. Буцаагаад яг юм илүү
ийм T-shape-ийнхаа ийм гүн рүү норж ийм мэрэгжлийн байдлаар ингээд дэмжиж ажиллах чинь өөр айгу утга учиртай зүйл учраас би тэрэнд илүү нөгөө value харж ингэж яаж байгаа. Буцаагаад нөгөөний гоё vision одоо нөгөө олчих юм бол битгий алдаарай гэдэг шиг яг ийм гоё ийм утга учиртай үн цэнтэй зүйл хэрвээ хийж байгаа бол тэрийг бас магадгүй заавал би өөрөө чиглэлд явах албатай биш гэдгийг бас бодож байгаа. Мэдээж хэрэг хийх тийм хүснэ. Би энийг хийх ёстой юм байна гэдгийг би магадгүй мэдэх юм бол хийхийг үгүйсэхгүй. Тийм. Гэхдээ яг одоо бол би жоох нэг тийм self exploration бас нэг дараагийнх нь нэг юм давуулгаар орчихсан ингэсэн явж байгаа учраас яг одоо бол бас гайгүй контент байна. Хоёлаа 2 номын баяр дээр хамт байлуу. Тийм бах. Манай та хэд мэдж байгаа бах хэдэн жилийн өмнө төлөвлөгч дэвтэр гээд бужуу дэвтэр гаргаж ирсэн. За тэгээд нөгөө номны маань нэр юу вэ? Эмэгтэйчүүд үл үзэгдэх эмэгтэйчүүд номны редактораар бас ажиллаж байсан. Publisher юм да. За окей. Яг орчуулж амар тийм том юм баг шүү. Төлөвлөгч дэвтэр яг гаргаад тэр бол ингээд яг хуваараа бүр юу вэ тэр дэвтэрний нүхний одоо нөгөө нүднүүдийн миллиметр болгоныг нь хэмжээд шалгаад энэ алдаатай хэвлэл байна, энэ зөв хэвлэл байна гэж мэгэдсэн шүү дээ. Тэрэнд үнэхээр ингээд сэтгэл зүрхээр зориулж тэрийг ингээд хавтас коверноос нь эхлээд хуудасны цаас, зузаан бүх юмнаас нь айгүй ингээд гоё хайр шингэж хийсэн юмсан гэжсэн. Тэрийг хийж явах процесс ямар байсан? Стресстэйс нуу гайгүй байсан уу? Тэр жоохон стресстэй. Гэхдээ нөгөө дуртай юм хийжсэн болохоор бас гоё. Анх нөгөө нэг bullet journal гэх нэг систем байхад чинь би өөр тэрийг олж мэдчихэл bullet journal-ийн тухай ярих гэл видео хийгээл ингээл явангууд монголч нь юм бүүж байгаа тэрийг мэдгүйсэн байхгүй. Тэгээ буцаагаад төлөвлөгч дэвтэр гээд нөгөө тийм би монголчиж буулгуулад агуулга хийжсэн. Зарим хүмүүс одоо төлөвлөгч дэвтэр гэдэг нэг coin хийсэн энэ хүн гэдгийг бас мэдэхгүй байх л та. Гэтэ it's fine. Угаасаа эн чинь бол үндсэн лексикон руу ингээм үгсийн санд руу орчих хэвэл угаасан байхгүй. Нэг тийм цоо шин зохиос өв биш юм чинь. Тэгэнгүүт өөрөө нөгөө төлөвлөгч дэвтрийн тухай яриад өөрөө нөгөө Amazon-оос захиалаад ч юм уу онлайнаар захиалаад ингээ авчдаг. Тэрний тухай агуулга хийгээд ингээ явчихгууд нөгөө талаасаа тэр тиймэрхүү дэвтэрний эргэлтийг би өөрөө бий болгоцсон. Тэгтэл буцаагаад Монголд нөгөөтхийг нь аваад ашиглаад ингээ өөрийнхоороо хий гэхээр тийм дэвтэр нь бэлэн байдаггүй. Тэгээ хүн болгон бас Америкаас шууд захиалаад авчих боломж бас магадгүй байгаагүй ч юм уу тий. Тэгээд ч угаасаа бас үнэтэй штэ нэг дэвтэр чинь багтаал гар дээр ингээд давтал чинь хамгийн энгийн дэвтэр л гэхэд чинь нийт өртгөн ингээл $25 молор болол ингээд ороод ихэр чинь ингээл 75-80 мянган төгрөлчихөж байгаа байхгүй. Тийм дүнгээр бас дэвтэр тэгэж бас авахгүй. Тэгэнгүүт нөгөө нэг талаас нь нөгөө эрэлтийг нь үүсгэсэн хүний хувьд нөгөө тэрнийхээ хариуцлагыг хүлээгээд за эхнийхээ нөгөө дэвтрийг нь хийдэ гэд. Тэгээ би яг өөрөө ашиглах нөгөө Америкаас захиж авдаг байсан дэвтрийг ингээ ашиглал хийгээд явъя гэх юм бол Монгол нөгөөтийг хийх хэвлэг өртөмөртөгч өөрөө ингээ бараг 100 хэд мэд авах хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэгтэл яг тэр боломж нь ч байгаагүй. Тэнгүүт за гол юм нь хүртээмжтэй байх хэрэгтэй. Тэр хүртээмжтэй гэдэг нь үнийн хүртээмжийг хэлж байгаа. Дараагаас нь бас Монголд би орон даяар нөгөө Монгол шуудангаар хүртэл илгээсэн шүү дээ хүмүүс рүү яг нөгөө байшлийн хувьд ч гэсэндээ ингээд шуудангаар ингээд явуулъя гэдэг юмтайгаар бодоод тэгээд тийм хүртээмжийг нэмэгдэх хэрэгтэй. Тэгээд эхлэхээр бас яалтч энэ хоёр доо ингээд баригдаад эхлэхээр дэвтэрний маань нөгөө хийгдэх боломж хязгаар нөгөө яг 100% одоо шинэ олон улсын зах зээл дээр байгаа дэвтэрнүүдэд өрсөлдөхүйц нөгөө чанарын хувьд ч юм уу тийм дэвтэр бол болж чадаагүй байж магадгүй гэж би сая боддог. Ялангуяа хавцсан дээр нь. Гэхдээ ямар ч компромисс хийж болохгүй байсан зүйл бол цаас нь байхгүй юу? Цаас нь өөрөө заавал зузаан багадаа 140 г-ийн цаас байх хэвээр. Тэгээд bullet journal-ийнхчний дундаа гол юм нь хоёр нүдэний хооронд яг 5 мм байх хэвээр. Тэрнээсээ зөрчих юм бол bullet journal гэдэг утгаа алддаг. Сүүлд өөр тэр дөрэж хийж мэсэн дэвтэр болохоор ингээл томруулаад 7 мологийн займаатай ч байх жишээ нь яваа байхгүй. Тэр бол unacceptable зүйл байхгүй. Тэгэхээр нөгөө нэг тиймэрхүү нэг experience-ийг хүргэж үзье гэж бодоод би бол тэрийг нэг тийм байнгын гаргах бизнес болно гэж бас бодоогүй л дээ. Ямар ч анхныхын нийлүүлэлтийг нь хийчихээ явцсан. Тэгэнгүүт надаас хамаагүй dedicated бас магадгүй илүү олон улс руу нөгөө тгийн захиалаа Солонгос руу хэдэн метр руу захиалаад ингээ аваад ирсэн өөр Монгол брэндүүд араас нь үүссэн шүү дээ. Тийм болохоор хамаагүй надаас хамаагүй сайн хийж чадж байгаа хүмүүс хэрэг тийшээ хийцэн дэрхгүй. Би заавал энэ аваас хангалттай жижигхэн маркет дээр хангалттай жижигхэн bullet journal-ийн маркет дээр би үзцээд шаардлага байхгүй гоёор ингээ хийцэн үнэхээр stationery дуртай хүмүүс ингээ явцсан. Би зүгээр л тэрнийхээ тухай контент хийжсэн. Магадгүй эрэлтийг нь өсгсөн л хүн болчихж байгаа болохоор энэ хэд олон оролцогч тал биш үү? Тэгэхээр тэр утгаараас айгүй гоё тийм зүйл болсон. Би бас яг дараа нөгөө нэг илүү яг launch term-тэй нийлүүлээд яг Монгол руу нийлүүлэх яг bullet journal-ыг нь оруулж ирэх нэг тиймэрхүү ярмээрэ хийгдэж явсан л да. Гэтэ яг би нөгөө local partner-тай нэг тийм яг битсийн юунд очиж үрж чадаагүй. Гол нь би нөгөө үнийг хүртээмжтэй байлгая гэдэг рүүгээ орж ирэнгүүт үгүй энэ дээр ашиг хийнэ гэж том дураад тэгэхээр за нөгөө value мөнүүд маань жоохон зөрөөд ах шиг байна. За окей. Тэгвэл би exit хийлээ гэдэг.
гэсэлжсэн ч юм уу тийм зүйлүүд бас байгаа. Тэгэхээр нөгөө нэг талаас нөгөө эргэлтийг бий болгоцсон хүн чинь өөрөө хариуцлага бүлээх гэдэг юм байл л дээ нөгөө анх яриад бахан нийлүүлэлтийг гаргацсан. Хүн чинь нэг хэсэг би бүр өөрөө скин кер ярьсаар байгаа сүултээ скин кер өөрөө өөр хүмүүс захиж өгдөг өрөнд бас орсон шүү дээ. Нэг хэсэг бас. Тэгээ сүүлд ихтэй гоё одоо скин керийг оруулж ирж байгаа, альбиас оруулж ирж байгаа компаниудыг бий болчихсон гоц чинь локал яваад ярьж байгаа болохоор гоё альбиас оруулж ирсэн. Тэр хүмүүсээс авцсан дээ шүү дээ. Тэгэхээр иймэрхүү энэ одоо эдийн засаг гээл та тийм агуулгад төр би яг ямар value-г бүтээж. Би заавал бүгднийг хийх албагүй. Зөвхөн энийг хийж байгаа шүү. Тэгээ ухамсартайгаа байгаа л дотор нь байгаа бусд оролцогч талуудтайгаа харилцан эрэх тэгш тэнцвэртэйгээр хамтран ажиллаж чад болж байгаа байхгүй. Бас тэгж ажиллах сонирхолгүй хүмүүс бас байна. Мэдээж хэрэг тий. Тэдэрт бас аваад ажиллах албагүй шүү дээ. Тийм хангалттай ганц л хүн шүү дээ өгсөн бүтэн 3 саяын дунд нэг чухал хүн биш байхгүй юу? Яг үнэтэй. Гэтэ миний хувьд чухал шүү. Чи миний лавлах гэдгээ мэдгүй. Тийм үү? Тий. Би ингээд ямар нэг юм болохоор гэтэ дандаа юм сэтгэл санааны биш ээ. Бүр яг ингээд юм ажил хэргийн яг нэг how to гэдэг юмн дээр ануу мэдж байгаа да ануугаас асуух юмсан. Анууг яаж уурлуулахгүй хүн шиг асуух вэ гэж байна. Амар хоёр жоохны дундуур хавчуулд нь шүү дээ. Ингэж ярьсан. Сэндвич асууд тийш би тэгэлэг. Эхлээд сайн мэдээ тэгээ асуулт дараа нь дахиад сайн мэдээ. Эхлээд магтаал тэгээ асуулт дараа нь магтаал гэдэг ч юм уу. Тийм ээ. Би тэрий чинь дад техник чинь нөгөө doesn't go unnoticed шүү. Би тэгэлэг их сэндвичлээ. За. Ядаж хөрсийг бэлтэж байгаа тэгснэ ингэж тавьсаа дахиад ардаас ингэ хүнжил тавьчих байгаа байхгүй. Гэхдээ би одоо ануугаас бүх зүйлээ асуудаг. Саяхан татвар матурын тухай, нөтийн тухай, за байгууллагуудтай байгуулах гэрээний тухай, за тэгээ бужооны тухай олж мэдэж авсан, скин керийн тухай. Тэнгүүтээ чи надад нэг зааж өгсөн юм чинь би түрүүн сая бодож ирсэн юу лээ. Санхүүгээ хөтлөх тухай. За тэгэл зөндөө олон юмнууд сурч мэдэж олж авсан. Тэгээд чамтай ингээд за хоббиний тухай ингээд хувь хүний сонирхлын чинь тухай ярих гэхээр айгүй олон сэдв байхгүй. Яг саяны дэр шиг тий. Тэгвэл ерөөсө цөвлөрөхгүй ингээд баахан үсрлээ ч тий. Тий. Тэгээд үсрэхээс өөр арга алга. Үнэхээр олон сэдв байгаа дээ. Хувийн санхүүгчийн яриулмаар байна. Бужоо, тэмдэглэл, планинг, төлөвлөх тэр юмны тухай бас ярмаар байна. Тэгснэ скин кер бас ярмаар байна. Скин кер чи бас их сонирхолтой болоод явж байгаа. Скин керийг хоёлаа дараа нь тусдаа өөр дугаар гэдэг. Скин керийг одоо ч явахтай. Гэтэ та хэрэв мэдж байгаа бол анугийн sub хаяг штэ тий. Second skin тэрний нэрийг хэн олсон гэж бодож байна. Хин тэрний нэрийг өгсөн гэж бодож байна. Буцаагаад амар хилцүүлэгээр гарч ирсэн нэрсдэр чинь те тэгж байгаа чи ингээд ярьж байсан. Өнөрөө тийм байна гэж байгаа. Тэгээд нэлээд юуг нь ирж хайж хагаад available байгаа нэрийг нь барьж авч ирсэн. The second skins гэдэг. Хулын игж яг нэрийг нь эхэлж өгсөн байдیں۔ Тэгээд ингээ явчих гээд. Чи одоо хүртэл нөгөө нэг тухайн үед ямар Apple Money Pro дээр одоо чи ингээд за ингээд миллиони ус худалдаж авлаа гэж бодоход энэний үнийг шууд app дээрээ бичээд ингээд зарлага болгоод идэг гэсэн шүү дээ тий. Тэр чи хэвээрээ юу? Тэр шүү дээ. Автобусны 1000 төгрөгчсөндөө бүртгэж байгаа шүү дээ. Тэр хэдэн жил болж байгаа дадал зуршил вэ? Зайлуу хамгийн анхны логин харъя л та хэдүүлээ. Гайхалтай. Тэр бол үнцээ. Хүмүүс нөгөө нэг юм багцаараа ингээд бүртгээд байдаг юм. Одоо бол тэгэл орж ирж явах явцад нь дандаа шүү. Тэр дор нь бүртгээд исэн нь амар. Хамгийн анхны бүртгэл 2015 онд байна. 10 жилийн туршид 365 өдөр бүх орлого зарлага бичиж тэмдэглэсэн байна тийм. Үгүй яах вэ? Хаяа бас шууд тэр доор нь бүртгэгчин. Тэгэл гарч орох юм бол нөгөө нэг баримтуудаа цуглуулж байгаа л тэгэл өглөө нь толгой айтаахан болохоороос бүртгэн штэ. Нөхөжтэй. Тийм. Тэгтээ бол ер нь бол байнгын тиймэрхүү зүйл ингээ бүртгэж явж тэгжээж нөгөө сардаа нэг удаа нөгөө нэг яг төсөв маань хаашаага явчих вэ ч гэдгийг ярих боломжтой. Зөв мэдээлэлтэй, бүрэн мэдээлэлтэйгээр ярих боломжтой байгаа байхгүй. Одоо бол ингээ сууг дээр бол байнгын орж байгаа, сар болго орж байгаа видео ч одоо тэрлээ шүү дээ. Хувийн санхүүгийн. Энэ нөгөө цаанаа нөгөө нэг үг гэдэг штэ нөгөө хэмжихгүй бол удирдах чадахгүй гэдэг үг гэдэг штэ. Боттой хэмжиж чадахгүй бол хэмнэх, удирдах, оновчтой зарцуулах нь худлаа болчих жоохгүй. Тэгэхээр хамгийн ихний зүйл нь хэмжих буюу яг боттойгоор зураг авалтыг нь хийх болчих жоо. Тэгэхээр энэ нөгөө хэмжих зүйлхтэй хүн болгоны хэтэр заавал app ашиглахгүй байж болно. Зүгээр дэвтэр дээр бичдэг хүмүүс ч байдаг. Excel дээр хөтлөө явчихдаг штэ наадгаа чинь. Excel нь гоё гэж надад заах гэдэг хүмүүсэд юм би тэлэг. Юу дүү юу бүү чамд Excel нь болж ивэл yes надад болдох юм. Би яг Excel-д сардаа нэг удаа багцсан байдлаар бэлтгэхийг бол би бас Excel дээр хийх зүйл бол гарч ирдэг. Тэгэхээр ерөөсөл хүн өөртөө тогтсон системийг олоод өөрөөрөө ингээд нөгөө хувийн санхүүгийн бүртгэлийг явуулж болж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хэмжээд оновчтой хэмжээд эхлэхээрээ цаашаа удирдах шат эхэлж байгаа байхгүй. Удирдах буюу одоо магадгүй өсгөх, бууруулах, яах те хаашаага чиглүүлэх их гэдгийг хийх боломжтой болж байгаа. Тэгэхээр ерөөсөө эхлээд бол хэмжихээс болоод эхэлдэг. Багадаа би ч нөгөө нэг 15 он хүмүүс чинь ингээд нөгөө өөрийнхөө хувийн санхүүгийн энэ сард би хэдийг зарцууллаа гэдгийг болохоор ингээд харилцагтаасныхаа үлдэгдлээсээ бодож хийд юм билээ шүү дээ. Би тэгэхээр яаж та нар ингэж хийж болоод байдгийг гайхаад байдаг.
би бүр хаан банкны аппийнхаа хуулган дээр нь дарж орж байгаад сүүлийн 1 сар орлого зарлага гэд тэрийг нь харж байгаа. Тэгээд тэд орж ирсэн юм байна. Тэд гарцсан юм байна. Ямар сони юм бэ гэж хардаг л та. Яг нэг дансандаа авч байгаа бол болох байх л да. Яг бүх юм чи яг тэр данс руугаа явж байгаа болоос надад ч болохгүй бол биш байх. No judgment there. Тэгээд хэрвээ if that works for you, you do you. No, it doesn't work for me. Тэг чи өөрөө мэдчихлээ юм байна. Гэтэ чамд ингэж удирдах бүдэнгэнд яг ингэж хянаж хаашаа явж ийн юу ханаас ирж ийн яаж ийн ингээд амьдралаа ингэж том зураглалаар харах нь асар их таашаал өгдөг үү? Тийм шүү дээ. Мэдхгүй байх чинь амар хэцүү байхгүй юу? Тийм үү? Юу хэцүү байгаа нь гоё штий. Андаа тэгэл ялгаатай. C бит хоёроос хоёр өөр яаж найзаад идэв мэдгүй. Уг нь бол хоёулаа газар мах байд. Уул нь бол тийм. Уул нь бол тийм. Чи юуны орд илээ? Би материйн орд шүү дээ. Moon sign чинь. Moon. За тэгвэл миний rising юу өхрийн орд чинь ихтэй адилхан. Rising нь өхөр. Moon нь айгуу сонирхолтой нь хилэнц юм байлаа. Хилэнц чи угаасаа харагддаг л да. Харин би тэг яг харагдсан байна тийм ээ. Би тэг яг Moon sign-а хилэнцэж харангуут эргээ бодсноо. Oh, it makes sense гэж бодсон. I do have some level of toxicity in my personality. Some level of Бид за окей. Тэг now нэг амар make sense гэж шингэтэй. За good to know. Миний rising Gemini. Бэжита. Юу ачваа. Ягаад жоохон double personality-тэй хаягч орж гараад идэв. Хоёр хүн нээлжлээд идэв. Хаяг гинт амар ухаантай юм ярьж орж ирнэ. Хаяа бүрийг шалт тэнэг болно. Нөгөө Sex and the City дээр Charlotte is my hair too shiny today. Яг тиймэрхүү ярьж орж ирнэ. Үнэн fact. Хаяа бол айгүй айтайхан юм шиг тий. Тэгэл хэрлэн бит гоё хоёлаа. Тэгэл тэнцээ зур күүшлээч. Yes girl. Yes гэж. Гэтэ энэ дөнгөж сая ярьж байгаа одоо бид хоёрт бас нэг юм найзуудын бүлэглэл байдаг байхгүй юу? Групп байдаг байхгүй юу? Бид нэр дөрүүлээ, 2 эмэгтэй, 2 эрэгтэй. Тэгээд Power Potatoes гэдэг. Бид нэр Кирлэн Күүш хоёртай хайртай шүү. Ану бит хоёр нь. Тэгээд энэ бүлэглэлийг бас чи хоёр яг ингэ нийлүүлснээ санджээд өгөө. Ойлоо нэг бичлэг хийгээд тэгснэ. За Күүштэй хий гэснэ. Күүштэй хэнийг оруулж болох вэ? Хэрлэнгээ оруулъя. Тэгээ ингээд энийг яг жинхэнэ чи хоёр ингээд яг байгуулсан. Тий. Тэгээд тэр нь маш амжилттай үргэлжилж байгаа. Чи энэ нөхөрлөлтөө юу гэж хэлмээр байна. Энэ бас айгүй сонин динамик штэ тий. Бас яг шал өөр. Тэгээд яг би бинийгаа бас мэдээд байгаа мó гэхээр мэдгүй ч байгаа юм шиг. Тэгтээ айгүй дотн ойрхон байгаад идэг. Ерөөс ингээд огт ярихгүй ингээд хідэн сар мараар алуу болно хэдүүл. Тий. Тэгснээ яг өчтөр нь уулцсан юм шиг. Бахад нэг орой ингээд 2-3 цагаараа видео колтно. Тэг үнэхээр nerd амар хүмүүс цугларсан байгаад байдаг санагддаг байхгүй. Бидний ярианы сэдэв хаяа ингээд виз яаж мэдвэглэхгүй. Татвар яадаг вэ? Тэгснээ бүр ингээд кино миноны дүр тэр дүрийн аль мультиверсэд ямар байсан бүр ингээд үнэхээр nerd юмнууд ярьдаг. Үндэ би та гурвын ярьж байгаа юмны нэг 70% ойлгодгүй юу л байгаа ах төө. Тэгээд бүр скин кэр ярихаараа бүр орц найрлага руу н ороод бүр цаашаа гүнзгийрүүлээд улс төрч ярьж ах шиг бүх төрлийн сэдвээр айгүй гоё ярьж чаддаг. Тэгээд эн чин нэрээ та гураас бас үзэлттэй подкаст юм бэ штэ. Яасан бэ гэхээр би одоо яг энэ гурван найзтайгаа Power Potatoes-тойгоо уулзахаараа би тэр дунд нэг сайн юм ойлгохгүй гэж байж хаад микрофон тавьчмаар санагдаж байна. Тэ тэгснээ ингээ яг микрофон тавьчмаар санагдаад биччихмээр санагдаад тэгтээ тэр уулзалтаас тэр одоо дөрвөлээ ингээ ханг аут хийж агаад гарч явсныхаа дараа би нэг юм бүр 2-3 хоногтой аюу гоё юм ирч хүчтэй байдаг байхгүй юу. Бүр яг ингээ амьдралаа гартаа хатгамаар санагдаад бүх юмыг ингээ бичиж бүртгэж яг ингээд заастаа одоо өстө гоё амьдрын гэж нэг юм гоё ирчүүч орж ирсэн байгаад байдаг нэг юм урам зориг авцсан юм шиг тэрийг ингээд өөр хүмүүстэй бас хиймээр санагдсан байхгүй юу. Нэг юм гоё мэдрэмж авдаг та. Зүгээр нэг уйдгартай биш. Гэтэ одоо яг энэ unscripted дээр яг тэр мэдрэмжийг, тэр vibe-ийг бас түгэж чадахгүй л байна л та. Би яг энийг хийж эхлээд би бас тийм ч сайн ярилцагч, тийм ч сайн хөтлөгч биш юм байна гэдгээ олж мэдэж байна. Гэтэ явандаа гайгүй болох хаа гэж найдаж байгаа. Should be fine. Чи бид гуравтаа уулзахаараа ямар мэдрэмж авдаг вэ? Гоё нэг тийм. Би бүр яг үргэлжлээд одоо
хулан бас нөгөө хүүхд мөхтэй унтуулна гэж гараал явахт ингээл 2 цаг хүртэл үршүүлэл ингээд сууд гэж нөгөө яриад дуусгамааргүй санагддаг. Ингээд нөгөө байгаад ах хэвээр юм шиг. Тэгэл үршүүлэл ингээл яриад байвал яг үндэ нэг тийм add value хийж байгаа юу гэвэл өөр ихгүй юм. Тэглэг юм emotional value, emotional үнцийг би бинээсээ айгу олж авдаг юм шиг. Тэгэж ерөөсөө нэг гоё юм ямар ч judgment-гүй явдаг штэ. Яг үнэ ямар ч би бинийгаа шүүмжилсэн юм байхгүй. Шүүмжилсэн хэсэг нь юу яа гэв? Одоо чинь нөгөө чи энийг ингээ хийчих хөстэй байсан байхгүй гэдгээр биш. Энд чинь ингэсэн байлээ, энийг ингэчих. Ингээд ингэчүүл зүгээр юм байна гэсэн нөгөө зөвлөмжтэй тийм нөгөө нэг constructive criticism гэх юм уу те. Тэгээд нөгөөдөлнөөсөө тэрүүгээр нь хүлээж авдаг. Тэгэхээр нөгөө яг judgment биш гэхэд бас хэцүү те. Гэхдээ тэгээд яриа сурцсан. Одоо ингээл саний тэр the second skins тэр дундаас гарч ирсэн байх шиг юм creative юмнууд төр би бинээс амирх тийм зөвлөмж хэдүүл яг авдаг те. Ингээ хийчүүл зүгээр байна. Гэх. Эхний энэ unscripted ихний дугаар мугаарыг бас үзчихэд бас цаашаа өөрсдөө бас их бичиж бас тийм юм хэл бавар гэдэг юм хэлээд байгаамаа бас давхар. Яаж дугаах вэ? Тэгээд яг дөрүлээ бас creative хүмүүс юм шиг байгаа юм. Би хамгийн uncreative энэ дундаа. Ямар ч асуулт байсан хариулт тэр группээс заавал гарч ирдэг. Тийм. Ядаж хаашаагаа явах уу гэдгийг. Тийм. Ямар нэг юм болж хинч зөстөө мэдгүй юм байна гэдэг юм бол гарч ирдэг. Тэгэхээр гоё нөхөрлөлүүдийг бүтээдэгт баярлалаа. Гоё Power Potatoes-ийнхэндээ бас баярлалаа. Тийм ээ. Хайртай шүү. Хоёроо хайртай шүү. Би ингэж исэн чинь нөгөө зүрх нь энэ лөө. Тэ. Досоко өөр юм. Бас let's leave something for part 2 дараа later. Жилийн дараа. Right. За баярлаа. Хамт байсанд баярлаа. Одоо үргэлжлүүлээд хоёлоо өөр тийшээ явцгаая. Энэ хэдийг энд ингээд үлдээгээд таад баяртай. Anu харчуугийн сувг руу ороорой. Бид хоёр явлаа. Бид хоёр өөр юм хийхээр явлаа. Бид хоёр юм мэдлээ. Окей. За хамт байсанд баярлаа. Баярлалаа. Энэ класс нь ингэж үзье. Ингэж үзэх хэрэгтэй байхгүй. Ямар жижигхэн хуруутай юм бэ чи чам. Богино штэ. Тий. Ийм хүн баггүй юу?